Сайн мэцхан үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргэе. Саксмомгийн талаар ярилцдаг хөв нууц нэвтрүүлэг улирлын 19 дахь дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгчээр Тассанда Буухан банк бидэнтэй хамтран ажиллаж байна. За өнөөдөр нэвтрүүлгийнхаа хүрээнд бид нар ярилцах сэдвээ товч та бүхэнд хүргэх юм бол улирал дуусгаад ердөө 3-аас 4 тоглолт үлдсэн. За Miners болон Mongolians гэсэн багууд бол олон тоглолтыг хийн. Зарим бусад багуудын хувьд бол 2-3 тоглолтыг хийгээд плей-офф тун удахгүй эхлэх гэж байна. За энэ экзэгтэй маш их сэдв хүндсэн асуудлуудыг өнөөдөр ярилцахаар бэлтгэлээ. За эмэгтэй лигийн аваргын өрсөлдөөний талаар бид хамгийн ихэнд ярилцах болно. За мөн цалингийн зис лигт яагаад хэрэгтэй вэ гэдэг энэ сэдвийг хөв нууц улирал эхлснээс хойш нэг 2 удаа бол хөндөж ярилцсан санагдаж байна. Өнөөдөр бүр дэлгэрэнгүйгээр зочдтойгоо энэ сэдвийн хүрээнд ярилцъя. Дээрээс нь за улирал дуусах байгаагаагаа холбоотойгоор MVP чансанд хамгийн хүчтэй өрсөлдөж байгаа тоглогчдын талаар ярилцъя. За мөн улирлын дундуур хамгийн сүүлийн сонголт болж ирсэн легионер тоглогчид за багууд ер нь хэр оновчтой сонголт хийсэн бэ гэдэг талаар өнөөдөр дэлгэрэнгүй ярилцах болно. Ингээд надтай хамтран студид манай сэтгүүлч Инхбат ажиллаж байгаа. Инхбаттайгаа бид Зүүн Азийн Суперлигийн тэмцээний талаар ярилцах болно. Орой мэндийг хүргэе Инхбат. Орой мэндийг хүргэе. Улаан үзэгчдтэй ч гэсэн орой мэндийг хүргэе. За манай хасын үлгүүд багийн оролцож байгаа Зүүн Азийн Суперлигийн хэсгийн ээлж тоглолтууд өчигдөр явагдаж өндөрлөлөө. За тэгээд тус тоглолтод бол хасын үлгүүдтэй нэг хэсэгт багтсан Alvark Tokyo бол New Taipei Kings багууд хоорондоо уулзаад харан тоглосон. За энэ тоглолтод Alvark Tokyo багийн хувьд илт илүүрхэж ялт байгуулсан. За мөн онцлоод хэлэх юм бол гарааны 5 тоглогч нь 10-аас дээш оноо авсан. За мөн Ryan Rossiter гэж тоглогч triple double хийсэн гэдэг онцлог зүйлүүд их байна. Энэ хожлыг авснараа Японы аваргууд цааш шалгарах хэрэгтэй аль хэдийн олоод авчиж байгаа. Тэгэхээр 2 сарын 11-ний өдөр хасын үлгүүд багийн эсрэг талбайд нь зочилж тоглохдоо тэд хэсгээс одоо гарсан гэдэг ийм үр дүнтэйгээр манай зочлох нэ. За Токио Alvark багийн талаар хамгийн ихэнд ярьсан нь учиртай. Яагаад гэхээр 2 сарын 11-ний өдөр бол мэдээч маш чухал өдөр болох болно. За энэ өдөр 19 цагаас тоглолт эхэлнэ. За хасын хүлгүүдийн хувьд ердөө энэ тоглолтод оролцуулахаар лишиг Монголд иргээд авчирлаа. За өчигдрийн тоглолтын дээр бас UJM Arena дээр ирсэн байсныг үзэгчид маань ч гэсэндээ харсан байх. За лишийн хувьд ер нь формын хувьд ямар байгаа юм бол? За өнгөрсөн жилийн хувьд бол Фредерик Лиш гэж энэ тоглогч 3-3 түлхүү тоглоод нэлээд зузаарсан байсан. За харин өчигдрийн байдлаар харахад бол маш сайн жингээ хасаад за сүүлд бас хайтек багтай ч гэсэн хэд хэдэн тоглолтод ороод амжсан. За тэгээд формын хувьд бол яг ямар байгааг сайн тодорхойлох боломжгүй байна. Ягаад гэхээр сүүлийн сар гарангийн хугацаанд хараахан тоглолт хийгээгүй. Гэхдээ Монголын лигт 2 багтай аль хэдийн тоглоод амжчихсан хасын үлгүүдийн эдгээр тоглогчид хэрхэн тоглолтыг дэндүү сайн мэддэг. За нэмээд юу гэдгийг одоо Монгол улсын уур амьсгалд те дасчихсан энэ тоглогчийн хувьд бол хүлгүүдийн хувьд маш зөв сонголт, сайн сонголт байлаа гэж харж байгаа. За хож эсвэл гэртээ хайр гэдэг маш чухал хариуцлагатай тоглолт байх болно. Тэгээд үзэгчид маань ч гэсэндээ тэр тусмаа хүлгүүдийн фэнүүд аренагаа дүүргэж энэ тоглолтын дээр багаа дэмжээсэй гэж хөв нууцын зүгээс уриалах байна. Ингээд үзэгчдийн хүрээд хэсэг хугацаанд бид завсарлын эргэж ирэхдээ эмэгтэй лигийн аваргын өрсөлдөөний талаар бид ярилцах болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Toyota Top Doors. Эргэн тавтамаар л үзэгчтэй хөв нууц та бүхэнд хүрч байгаа. За өнөөдөр студидтэй бүрэлдэхүүнээр бид ажиллаж байна. Манай сэтгүүлч Насан Буян болон Төмрөө ах маань зочдоор хүрэлцэн ирлээ. За орой минь хүргэе. Орой минь. Эргээд тавтай морилцгоо. Эргээд тавтай морилцгоо. За өнөөдөр сая Токио Alvark багийн талаар бид нэр ярилцлаа. Тэгээд надад нэг чухал хэдэн асуулт байгаад байна. За ердөө нэг тоглолтод нэг легионер тоглогчийг авчрах нь хэр эрсдэлтэй гэж харж байна. Лишийн хувьд 37 настай тоглогч. За бараг 3 улсын иргэншилтэй санагдаж байна. Тэгээд яг оноо авалтаар бол нэлээд сайн тоглогч гэдгийг мэдэн. Тэгээд хүлгүүдийн ерөн зорилго нь нэг тоглолтод ерөн оноогоор зүтгүүлээд үзээл гэсэн юм болоо да. Тэгээд та хоёр маань хэлэхээр ямар байр суурьтай байгаа вэ? Тий санал нээж байна. Тэгэхээр Ян Миллер суусан үед оноог залгуулах хэрэгтэй. Яг тэрэн дээр лишиг ажиллаж байгаа. Тэрнээс лиш Ян Миллер хоёр бол хамтаа л байдар тоглоно гэдэг бол боломжгүй. Хоёулаа маш их давталтай бөмбөг эзэмш тоглодог. Тийм учраас Миллерийг суух үед оноог залгуулах хүнийг лиш гэж сонгосон байх гэж харж байна да. Яг одоо хөлгүүдийн ингээд бүрэлдэхүүнийг бодохоор оноо авах чадвартай урд тоглох ингээд Барсатай нийлээ 3 болчихж штэ. Түшгийг оруулбал 4 болчихж байна те. Тэгээд жижиг энэ урд чугмын тоглогчд одоо манайхаар бол урд чугмын ийм одоо тоглогчдыг
авчирж байгаа нь ер нь тэр одоо 3 шидэлт энэ тоглолтондоос нэлээд ач холбогдолтой байх болов. За өмнө Токио Албаракта тоглоод сүүлд хийсэн тоглолтын дээр хичнээн хоцсон ч гэсэн Асын хөлбөмбөг багийн хувьд самбарт тоглолт самбарын оноо авалт бол бас тийм одоо өндөр нөлөөтэй байж чадаагүй гэж үзэж байгаа болов. Тэгээ сүүлийн Солонгост хийсэн тоглолт те ялангуяа Сакерс эсрэг хийсэн тоглолтын дээр бол эсрэг баг нь самбарт бол илт давал тоглосон шүү дээ. Тэгэхээр багийн удирдлагууд тасалжуулагчдын баг ярилцаад ер нь урд одоо 3 оны шийдэлтийн тоглолтод бас их чухал нөлөөтэй байх юм байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээд саяны насагийн хэлдгээр Миллер Лиш хоёрыг тэр болгон цуг харахгүй баха. Зүгээр Барсата Миллер Лиш хоёрын хинж талбай дээр байсан. Барса бөмбөг аваа авчвал нөгөө хоёр төр нь шийдэлт хийх боломжууд илүү гарах. Одоо тэрийг л харж байгаа юм болоо да тий. Тэгээд бүр нөхцөлд одоо юу гэдгийг Барса алдааны асуудалд орох ч юм уу тий. Эсвэл баг зэрэг амрах шаардлагатай болох Фредерик Лиш өөрөө ч гэсэн тоглолтыг найруулагт явуулах юм чадвартай төлөвлөж байгаа байхгүй. Тэгэхээр нэмээд бас яг Түмрахын хэлсэн дээр самбарын асуудал төр хүлгүүд аль хэдийн асуудлаа шийдсэн. Чуминга гэвэд ирсэн. Чуминга ч гэсэн яг дотоодын лигтээ тоглоод одоогийн байдлаар бол бүх тоглолтод л самбараар илүү явж байна. Яг нөгөө Сакерсыг гэртээ хождог тоглолтод бол одоогийн маш сайн тоглосон шүү дээ самбар. Тэгүн гутаа Солонгост очиж тоглосон тоглолтын дээр одоогийн Миллер хоёрыг бүрэн хязгаарлалчингууд дараагийн оноо хинбэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэхээр энэ хооронд хийцэн өөрчлөлтүүд ямар үр дүнтэй байхыг бид нар одоо 11-нд харах гэдэг нь. Тэгээд Асын хөлбөмбөг багийн хувьд энэ тоглолт зөвхөн хөлбөмбөг багийн хувьд биш Монголын сагсан бөмбөгт өөрөө маш чухал тоглолт болчихж байгаа тийм. Манайх энэ тэмцээнд анх удаага ордог болж байна. Эхний орсон жилээ ингээд дараагийн шигшээ одоо 8 дүлдэх эрхийн төлөө тоглох чинь энэ тоглолтыг хожиж ижил хөлбөмбөг баг цаашаа тэмцээний өргөжлүүлнэ. Тэгэхээр хожоод тэмцээнийг цаашаа өргөжлүүлээд магадгүй бүр одоо Макаод сүүлд нь болох топ 4-ийн өрсөлдөөнд багтаад Макао явж тэр шигшээ бүр одоо файнал дүрсэлдэх энэ гол зорилготой байгаа учраас маш ач холбогдолтой хариуцлагатай ийм үед зөв тоглолттой авчирсан баха. Ер нь туршлага маш их юмыг бас яаж та тий ялгааг зүрх гаргана. За Токио Албарак багийн хувьд Японы лигийн авраг баг. За Японы лигээс бас хэдэн тоглогч манад Аз лиг онороор ирчихсэн байгаа илээ. Ямар шийдэлтийн ур чадвартай илээ гэдгийг нь бол Монголын үзэгчид маш сайн мэддэг болсон байхаа. За үргэлжлүүлэн бүгдээрээ эмэгтэй лигийн аврагын өрсөлдөөний талаар ярилцгаая. За хоёр багийн эхний тоглолт бол Амазонсын хожлоор өндөрлсөн. За тэгвэл хоёр дахь тоглолт хэрхэн өрнөсөн юм бэ? Тойм бидэнд бүхэнд харагдаж байна. За хоёр дахь тоглолт тэгэл яг л ер нь эхний тоглолтын дүр зургаар явсан гэдэг хэлж болно доо. Эхний үе, эхний 10 минут нэг ойролцоо явж байгаад тэгээд 2 дугаар үеийн дундаас эхлээл Улаанбаатар Амазонс тэргүүлэг гартаа аваад тоглолтыг нэмсэн шийдсэн гэдэг чинь. Яг тэгээд ер нь юу анзаарч байна одоо та манайхан бүгдээрээ л ажиллаад тайлбарлаад үзээл яаж байгаа шүү дээ. Амазонс бол үнэхээр л бүр одоо өтөргийн хүчрэг те одоо өөлх юмгүй юм бүрэлдэхүүн болчиход шүү дээ тийм үү? Хүрж байгаа оноо авалт нь л маш их байна шүү дээ. За энэ тоглолтын дээр бол яг үр дүнгийн бүгдээр үзэгчид мэдж байгаа шууд хэлжээ. 100 гаруй оног авцсан. 102 оноод хүрсэн байгаа. Энэ бол эмэгтэй лигийн баг шүү дээ тий. Тэгэхээр довтлогоо нь ямар төвшөнд байна. Дээрээс нь хамгаалалт нь ямар хэцүү яхэр вэ гэдгийг бас бид нэр сайн мэдээд байгаа шүү дээ. Яг би л цуврал эхлэхийн өмнө нэг 10-д нэг хожил авах боломж байх болов. Тэр нь гэхдээ байвал ер нь эхний тоглолтод л байх гэж бодож байна. Эхний тоглолт гэхдээ боломж ихсэн. Тий. Тэгвэл 7 тоглолтыг ядарсан байгаа ч гэсэн энэ хүмүүс чинь сэтгэл зүгээрээ арай өөр орон зайд байгаа. Нөгөө талаараа аврагууд олон хоног амрцсан учраас их тайвшралтай байгаа. Энэ дээр л нэг хожуул зөрүү гарч магадгүй гэж бодсон. Тэгээд тийм болсонгүй л те. Одоо бол ингээд цувралт 2 тэг болчихж байгаа нөхцөлд яхахгүй Амазонсын талд сэтгэл зүй бол давуу талтай. За. Бүр ингээд тоглолтын дэсийн ядаа хүлээж исэн нэг талаараа тийм байдал анзаарагдсан баг те. Тэгээд Амари Робинсон гэж тоглогчийг хязгаарлаж чадж байгаа ч гэсэн нөгөө талаас хулан ариун цэцэг гэдэг хоёр тоглогчийг бол хязгаарлах тоглогч үнэхээр нөгөө талаас байхгүй. Одоо сайн иход хас дурж байсан шүү дээ. Амарыг хязгаарлаж байгаа ч гэсэн ариун цэцэг хулан байна. Тэгээд чи бас болроо эрдний нэрж болсон сая улирлын үнцэнтэй тоглож авсан. Тэгээд энэ багч ийм өндөр мөртлөө ямар ч багийн эсрэг ерөөсөө урдаар тутахгүй байгаа. Тэгэхээр мэдгүй зүгээр хамгийн одоо шилдэг багийг эмгтэй лиг дээр босох гэвэл Амазонсыг л харьцах юм шиг санагдаад байна. Келли турман байж тээ бас тээ. Ингээд ерөөсөө байрлал болгон дээр гарааны 5-т гэлтгүү, сэлгээний 5 гэлтгүү бүгд ингээд одоо өөрсдийн байрал дээр Монголынхон дотоодынхон сагсанд ер нь нэг топ 5 дотор нэрлэгдэж болох тий магадгүй нэг ийм тоглогчид байгаад байгаа л үгүйс энэ баг одоо ямар төвшөнд байгааг нь харуулад байна. Тэгээд би ингээд бас нэг сошиал
зарим нэг үзэгчдийн маань спорт сагс сонирхчдын маань Amazon сэтргийн хүчтэй энэ багийг тараахгүй бол гэсэн янз бүрийн бас юм өнцгүүд явж байгааг анзаарсан. Тэгээд угсаа ийм супер багууд байж иж, супер бүрэлдэхүүнүүд байж иж тухайн спортыг шөө олон нийтэд ийм сонирхолтой болгодог. Энэ одоо ярих юмтай болгодог. Энэ дэлхийн одоо ялангуяа сагсан дээр одоо NBA-д бол бид нар олон жил супер багууд лигийнхаа нүүр царай болж дэлхийн даяар олон фэнүүд байлдан дагуулж ирсэн мэдэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ бол нэг талаараа байх ёстой зүйл. Нөгөө талаараа яалтчгүй ингээ Монголын топ 2 тоглогч нь нэг багт магадгүй 3 тоглогч нэг багт байхаар өрсөлдөөн жоохон нэгтэлтэй гарчаад байгаа нь бол үнэн. Гэхдээ бид нар зөвхөн үндэсний дээдлигийн удирлаар Амзос багийн удирлыг бас харж болохгүй. Энэ цаашаа Азийн аврагын лиг тоглох гэдэг шүү дээ. Одоо энэ чинь эмэгтэй багуудын аврагын лигийн аврагын лиг тэр лүү манай Монголын сагсны авраг баг маань зүтгэж байгаа учраас бид нар Амазонсыг за энэ удирдал бол үнэхээр дотоодоо өрсөлдөгчгүй төрүүллээ. Гэхдээ тэдний дараагийн даалгавар бол нөгөө тэмцээндээ илүү дээшээ тоглох. Өнгөрсөн жил топ 4-т үлдсэн. 4-т үлдсэн. Тий. 3 гэж санаад байна. 4-т үлдээд 3 дугаар шагналыг явуулсан. Тий. Тэгэхээр одоо бүр энэ дараагийн энэ жилийн энэ тэр тэмцээндээ аврагын төлөө өрсөлдөх хэмжээнд манай багч явах хэрэгтэй болчиход байна л да. Тэгээ тийм ч болохоор яг ийм төгс гимээр баг ерөөсөө Франгаси дасгалжуулагч загнуулсаар л байгаа юм тий. Харин тий. Одоо хоёр багийн дасгалжуулагчийг солиод үзүүл 10-т хожил авч чадах уу? Барагдныг хожлыг аавна гэж бодож шүү. Яг хэдийн хугацаанд дасгалжуулснаас бол зөрүү гарах болоо да мэдхгүй хэлж мэдхгүй. Тэгээ чөлөө шилдлийн орлого нэг дахин илүү шүү дээ 28 14. Тэгэхээр л нөгөө том багийн чадамж чинь энэ дээр зөрүү нь гараад байгаа байхгүй тий. Ерөөсөө самбар руу ямар их дайрж ийн алдаа авах чадвар гэж юу вэ? Тэгэл одоо самбар оновчтой дамжуул тэгэл бүхэл юмар артын 3 шидэлтүүд их сайн унвал бас одоо байж болох зүйл харагдаж шүү. Доошоо орждох байгаа учраас ороход хэцүү байгаа учраас 3-аас одоо сайн шидэж чадвал тэгээд тэр тим төлөвлөгөөч тэгээд эрсдэлтэй л дээ шидэлт нь орохгүй бол өөрчлөлтийн довтлогоо чинь оруул яг уу нэг л тоглолтын дээр нэг л үе дээр магадгүй нэг л хагас дээр л амжилттай бас бүтэн тоглолтыг шийдэх бас хэцүү тий. Тэгээд тоглолтын хэмнэлээр бодож үзсэн бохгүй. Ер нь хурдан тоглол ашигтай байгаа юм уу удаан тоглол ашигтай байгаа юм. Ялгаагүй л. Амазонс яаж тоглож чадах баг. Яаж тоглож. Дээрээс нь тэр Монголын одоо шилдэг тоглогчид байна гэж яриад байгаа. Голны тоглогчдыг тойруулсан одоо үүргийн тоглогч нь бас их мундаг байгаа тийм. Болорцэг, болор эрдэнэ одоо өөр юм байдаг. Урт нарсан сүүлийн 2 жил ямар мундаг тоглолоо хэдийн жил минут цум байгаа шүү дээ. Өөр одоо ямар ч баг тавьсан гарааны тоглож болох хэмжээний тоглогч. Тэгэхээр яг тэр тоглогчдыг тойрсон үүргийн тоглогч нь бас мундаг байна. Тэгээ нөгөө талаараа Амазонсын босгож байгаа энэ том босго энэ тогтоож байгаа энэ том стандарт цаашдаа Монголын эмэгтэй сагсан мөн бөгшөө магадгүй багуудын тоо нэмэгдэх байх яванда тий. Ингээд явхад энэ өөрөө бас их чухал нэг стандарт болчихж байгаа юм л да. Ер нь энэ төвчний баг бид нар босгож дотоодын лигтэй гэлтгүү бид нар цаашаа гадагшаага өрсөлдөөнд орж чадна гэдэг нэгтлэн ингээд эрг талыг харуул бас энэ юм харагдчихлаа л да. За аврагын цувралын эхний тоглолт 16 онооны зөрүүтэй, хоёр дахь тоглолт 28 онооны зөрүүтэй. За тэгээд багийн авж байгаа 90 онооны 62-ыг нь ариун цэцэг хулаа хоёр нийлээд хамтдаа авчиж байгаа. За яг нөгөө талаас Үнэр Заяагийн 31 тоглолт 31 оноо авсан эхний тоглолт байна. За хулан дээр надад ярмаар байгаа зүйл нь биеийн хөгжил мөр тэгээ яг тэр нөгөө нэг масс талаас одоо тэр гарных нь булчин шилб гээл яг нэг юм топ төвшөнд өөрийгөө айгүй гоё бие бэлтраа маш гоё хөгжүүлээд байна. Ер нь тоглолт болгон дээр л улам л анзаарагдаад байна. Манай оргил бүх ярилцлага авч байгааг харсан уу? Хулангаас хажууд нэлээд жижиг харагдсан. Арис тийм харагддаг. Яг хул маань одоо зүгээр яг нөгөө тамирчнаар бол эд прайм дээр ирсэн байгаа юм л да тий. Бид нар өнгөрсөн жил 3 дэлхийн аваргаар чарлаа тий. Бусад мэрэгжлийн тэмцээнүүд дээр чарлаа. Тэгээд одоо түрүү жил үдэж ч нөгөө урагшаа тоглосон шүү дээ. Тэгэл гадны лигт очиж тоглоод ирсэн гэдэг чинь яагаад энэ хүн сонгож ийн гэдэг чинь л өөрөө ойлгомжтой тийм. Үнэхээр одоо Монголдо тамирчны хувьд бол яалтчгүй номер 1 2 Арукан 2-ыг хинийн одоо тухайн одоо хүмүүс ингээл ярихаар юм болчиход шүү дээ. Тэгээд яалтчгүй л одоо пик дээр байна. Тэгээд бас нөгөө дөрөвнийхээ яриагаар яавал хулан маш олон хүүхд өсвөр насны охтуудад ихтгэл өмчлө өгж байгаа. Энэ спортоор хичээл энэ төвшөнд тоглож болох юм байна. Ингэж бие авч явж болох юм байна. Ийм хэмжээний тамирчин байж болох юм байна гэдэг үлгэр жишээ юм жишг болж байгаа нь өөрийнх нь одоо хамгийн том юу юм да. Одоо нөлөө тийм нөлөө тэгээд маш олон хүүхдүүд сагсаар хичээлэх дуртай болсон. Би одоо өнгөрсөн 100 гэр бүлэрээ аялаад хөдөө явж байхад одоо ингэ жоохон охтууд олон хичээг ариук хичээг сагсчин болно ингэн гэл ярьж байгаа байхгүй. Тэгэл эн чинь өөрөө маш том эрэг нөлөө тэмдэглэж явж байна л да. Тийм. Ур чадвараас гадна энэ нүний өөр бас бусад золиослж байгаа зүйл сэтгэл зүйн үнэхээр мундаг байна. Өнгөрсөн жил
дэлхийн аваргын өмнө нөгөө нэмэлт цагийн нэг яриа авах гээд яриа авч байхад одоо хятад ганцаараа авахд бол байрандаа ганцаараа ч гэдэг юм уу те. Тэгээ хилний асуудалгаар ингээ маш их асуудлууд байсан. Тэгээд трийгээ хүртэл ингээ даваад хитэн лигтэй маш сайн тоглоод тэгээд лигэд дуусах 3-3-ын тэмцээнд хүртэл олон улсын багаас тоглосон шүү дээ. Тэгээ одоо лигт анзаарах юм бол хулан 4 номер гэхээс илүү 3 дээр тоглож байгаа. Тэгэхээр байрлалын хувьд ч гэсэн хувьсж जैन зөв үнэхээр мундаг л байна л да. Бүх талаар л өөрийгөө хөгжүүлээд байна тийм Монголын лиг ээж авсан юм уу? За өргөжлүүлээд бүгдээрээ дараагийн сэдв рүүгээ шилжиж өнөөдөр нэлээд олон сэдвүүдтэй байгаа. За энэ сэдвийг яг 2 дахь удаага хөндөж чинь тэгээд өмнө нь ярилцахтаа жоохон хүмүүсийн дургуг үргээд амжсан. Тэгээд Амазонсын дараа ярьж байгаа болохоор хүнд тусч байдэ тэгж бити хүлээж аваасаа гэж хүсэж байна. Цалингийн зэс лигт яагаад хэрэгтэй вэ гэдэг сэдвийг хүндүүд ярилцъя. За өрсөлдөөнийг тэнцвэржүүлнэ. Багуудыг ухаалгаар ажиллахад хүргэн. За тоглогчдын цалинг тогтвортойгоор өсгөнө. Супербаг хит давмгайлсан байхаас бол сэргийлнэ. За дээрэс нь лигийг урт хугацаанд сонирхолтой байлгана. За эмэгтэй лигийн тоглолтууд ерөнхийдөө аренагийн бас дүүргэлтээс шалтгаалаад багууд маань тодорхой хэмжээний цалинжилтыг бол авж байгаа. За тэгээд маш их хэмжээний мөнгийг энэ спортод хайж байгаа багууд бие тиймээс фэнүүд ихтэй байх бол маш чухал байгаа дээ. Эрэгтэй лиг дээр бол энэ сайн харагддаг. Зарим эмэгтэй лигийн үзэлт бага байгаа шалтгаануудын нэг нь магадгүй юм болов гэж би харсан учраас эх жилүүдээс цалингийн зүйтэй болох яалтчгүй шаардлагатай болов гэж бодсон үднээс яриад байгаа юм л та. Тэг яг юу гэж бодож байна. Тийм цалингийн яалтчгүй тэгээ хэрэгтэй л дээ. Лиг илүү мэрэгжлийн болох тусмаа л иймэрхүү нарийн зүйлсүүд нь илүү ингээд тогтоод ирдэг. Тэгээд юу гэдэг одоо нөгөө тамирчдын эрэгтэй лиг дээр ч гэсэн цалингийн үед бас их хөөсрөлч гэдэг юм зүйл байгаа даа шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн яг энэ цалингийн зэс гэдэг зүйл бол айгуу тийм юутай болж ирнэ. Тэр яалтчгүй мэрэгжлийн лигт ялангуяа заашгүй байх ёстой зүйл. Тийм гол нь нөгөө багуудыг бас ухаалгаар агаа бүрдүүлэхэд шахах юм бол 2-3 од тоглогчийг авчирлаа. Үлдсэн бүрэлдэхүүнээ үүргийн тоглогч нароо драфтаас босгодог ч юм уу те. Тэгээд драфтын ханд ч гэсэндээ энэ айгуу сайнаар нөлөөлөх нэг жишээ юм болов уу гэж. Тэгээ одоо багийн скаутууд ч гэсэн илүү одоо мэрэгжлийн төвшөнд очиход бас хэрэгтэй зүйл болж байгаа шүү дээ. Тамирчдыг яаж багтаа нэгтгэх юм гэдэг юм уу тэр талаараа скаутууд дээр ч гэсэн хэрэгтэй. Энэ одоо зөвхөн Монголын эсгэн мөнгөний холбооны удирдлагууд энийг бодоогүй шалидын бодцсон байгаа асуудал гэж би зүгээр хувьдаа бодож байгаа. Яагаад тэгэхээр альва мэрэгжлийн лиг ингээ хөгжлийн явцад бүх одоо туулах ёстой шат даваагаа ингээ туулаад явж байгаа хөгжлийнхөө үеийг тэгээ манай лигт бол энэ бол хизээ нэгэн цагт ирэх үү ирнэ. Тэгэнгუთ яг одоо өнөөдрийн байдлаар энэ үйлрэлт юм уу эрх үйлрэлт юм уу санхүүгийн үед ийм одоо босго тогтоох тийм нөхцөл нь яг бүрдсэн үгүй юу гэдэг бас нэг асуулт байгаа бах тий. Яг одоо ер нь зүгээр бид нар энэ эсгэн мөнгөний холбооны удирдлагууд ажиллаа аваад явсан шинэ одоо холбоо явж байгаа энэний өмнөх жилийн үед одоо Монголын сагс яаж явдаг байсан үеэ санах юм бол тасалбарын орлогоос багууд ингэж тогтмол тамирчид өөрсдөө тухайн тоглолтын одоо улирлын тоглолтын орлогоос санхүүжилт авдаг ийм жишг байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ ингээд тогтож байна. Дээрээс нь одоо бид нар хэвлэл мэдээлэл шууд дамжуулах эрхийг бид нар худалдаж авч байна. Энэ эрхийн төлөө бид нар бас мөнгө төлж байна те. Энийг холбоо аваад өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулж байна. Тамирчдын ахуй хангамжийг сайжруулах тал дээр ажиллаж байна. Шгшээгийн төвшин ч гэсэн гээд маш олон ийм нөгөө уялдаа холбоотой асуудлууд яваад байгаа. Зүгээр энэ талаар бид нар ярих ёстой юу гэвэл ярих ёстой. Цаг хугацаа нь бол бас удахгүй ирээсэй гэж бодож байна. Хизээ нэгэн цагт бол энэ хийх ёстой зүйл. Тэгээд лигд өрсөлдөж байгаа багуудын өрсөлдөөн бас тэнцвэртэй болж ирэх нь цаашдаа өшөө багуудын тооныг итгэж гисэн нөлөөтэй. Ер нь бол маш олон зүйлүүд уялдаа холбоотой болж иж явандаа бол энэ зүг рүүгээ явах бах. Яг одоо өнөөдөр энэ үйлрэлт эрх үйлрэлт ийм зүйлс хийгдэхгүйгээр би бол цаг нь арай болоогүй байх л гэж бодож байна. Тийм ер нь тэгэл жилээс жил бид нар ер нь шинэ зүйлтэй тий шууд амжилтын багч гэсэн шинэ зүйлтэй тулгараад явж байгаа. Сагсан мөнгөний холбооч гэсэн адилхан болов гэж бодож байна. Тэгээд мэдхгүй зүйлүүд үзээгүй зүйлүүд их байгаа. Тэгээд цаг хугацааны аясаар нь болох ёстой зүйл. Тийм тэр дээр бас NBA бол бас нэлээд сүүлд л одоо ийм цалингийн босготой болсон шүү дээ. Ер нь 2000 он хүртэл бол ийм байгаагүй тий. Тэгэл явж байгаа том дэлхийн том мэргэжлийн лигүүд бол аль аль нь байгаагүй. Тэгээд яг бид нар нэг тийм сонирхолтой цаг үеийг яг одоо туулаад байгаа байхгүй. Одоо жишээ нь Цэлэн бодис баг ингээд нэг тамирчин 500 саяыг өглөө гээл тий. Нэг зөвхөн нэг удирдал 500 саяыг төлж ийн гэдэг нь дараа нь тэгэл одоо жижигэ 600 саяын гэрээтэй металл дүрслээ ичгээл тий. Энэ бол ингээд ой тоонд ормооргүй тоонууд байгаа байхгүй. Саяхны хүртэл те. Тэгэнгүүт одоо энэ
яг бодиттой үнэлгээ юу гүй юу гэдгийг яг л бид нэг асуудал төвшүүлээ ярих хэрэгтэй. Нэг одоо хэл мэдээлэл бидраас гадна маш олон үзэгчид ч гэсэн энэ сэдвэр хоорондоо санал солилцож ярьж л байгаа. Тэгээд цалингийн босго тогтоогоод багуудын санхүү тамирчдын авдаг мэдээллүүд илүү олон нийтэд чөлөөтэй ил тод ингээ хүрдэг болоод ирэх нь цаашдын хөгжилд бол угаасаа хэрэгтэй зүйл. Зүгээр яг одоо бол би бол арай болоогүй хал гэж бодож байна. Ер нь манай нийгэм өөрөө яг энэ одоо юунд очих арай болоогүй байгаа гэж бодож байна. Тэнцвэртэй ийм мэдээллийг аваад зөв шүүн тунгаагаад ингэж хүлээж авдагтаа бол хараахан очих болоогүй хал гэж бодож байна л да. За бодит жишээ бол яг NBA байна л да. Тэгээ сүүлийн 8 жил цалингийн цэцтэй болсноос хойш 8 өөр баг авраг авж байгаа юм. Тод илрэл байна. Тэгээд тоглогчдын цалинг мэддэг болмоор байгаа байхгүй юу? Хэрвээ за энэ тоглогч 400 саяын цалинтай гэдгийг мэдвэл энэ тоглогчоос 4 хоног хүсэхгүй байх. Тэн дээр одоо нэг манай үзэгчд маань бас ямар үлээ те. Манай үзэгчд чи одоо тэдний өргөн цалинтай гэж ингэж тоглох нөгөө тухайн тамирчин лөө ирэх бас нөгөө дарамт чахалж гэдэг юм уу. Мэдээж мэрэгжлийн тамирчин учраас хийсэн хөдөлмөрийн гэрэн дээр нь бол байж л байгаа шүү дээ. Ийм одоо бүх хотод болох ёстой ч гэдэг юм уу те. Байрал дээр хамгийн одоо топ 3-д нь нэрлэгдэх ёстой ч гэдэг юм уу. Тэгжээж одоо нөгөө цалингийнх нь үр дүнгийн баг нь авч ийн гэж үзэх байх. Тэгээд энэ дээр яг нөгөө нэг бид нар санаатаач бай самсрууч юм шиг ингээд бид нар бас нэг хийгээд эхэлсэн нэг юм байгаа шүү дээ. Удирдлагын топ 50 тоглогчийн жагсаалтыг бид нар өмнөх удирдлагын үндсэн статистик болоод нэмсэх хасах үзүүлэлт багийнх нь үзүүлсэн амжилтан дээр суурлаа гаргадаг. Манай энэ PSN-ийг гаргадаг ранк чинь өөрөө тухайн тоглогчд тэгвэл яг цалингийнхаа хэмжээнд тоглосон юм үгүй мүү гэдгийнх нь нэг хэмжүүр байхгүй юу. Тэгээ бид нар энийг анх хийж эхлэхдээ яаж исэн гэхээр зүгээр л бид нар лигийнхаа тоглогчдыг ямар нэгэн байдлаар ирэмблэх ёстой. Дэлхийн бүхэл одоо лиг ингэж тамирчтай ирэмбэлдэг шиг бид нар энэний томьёолыг яг олон улсын томьёолыг бид нар аваад энэний дагуу ирэмблээ гаргаж байгаа. Тэгвэл одоо үзэгчд маань магадгүй удахгүй. За энэ тоглогч удирдлагын тэдэн сая төгрөгийн цалинтай болвол топ тоглогчдын ранкд тэдэд багтж байна. Энд тэгвэл цалингийнхаа хэмжээнд тоглож байна үгүй байна гэдэг ийм яриа ингээл баг багаар нөгөө экосистем маань өөрөө өссөн үсээгүй юм лөө явна л та. Үргэлжлүүлээд MVP чансаг хамтдаа харцгаая. За улирлын эхэнд бол ямар журмаар тодруулах вэ гэдгээ бол лигийн зүгээс тодорхой болгоод өгчихсэн. Эхний 3 байраар улирлаа дуусгасан байх гэдэг маш чухал шалгуурыг бол тодорхой олгож өгсөн байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар Knights хүлгүүд Avs гэсэн 3 баг улирлыг ерөнхийдөө эхний 3-аар дуусгах нь тодорхой болж байгаа шиг байна. Тэгэхээр энэ 5 тоглогчоос, энэ 6 тоглогчоос MVP тодруулна гэсэн үг. За Барселонд орж ирсэн хэвээр баяртай шүү. MVP ладрт орж ирсэн. Барселонд бол юу гэдэг Ахсын үлгүүдийн хамгийн нөлөөтэй тоглогч нь байгаа. Дараа нь тэгээд шигтрэн бодсонтой байсан тоглолтын таймыг үзэх баг. Тэрэн дээр бас илүү дэлгэрэнгүй ярилцъя. Тэгээд эндээс ерөөсөө бидний онцолж байгаагүй, ер нь үзэгчдийн онцолж байгаагүй хоёр тоглогч харагдаад байгаа нь суур очир үлзий орших хоёр юм тий. Энэ хоёрыг бол ер нь ярихгүй Дэлгөөн Азаа Эрдэнэ цогтл гэсэн гол өрсөлдөө яваадсэн шүү дээ. Одоо ингээд харахад бол өстой хин ч авчиж магадгүй л. Өнгөрсөн улирлын одоо өдийгөөс ахуулаад улирал дуусах хүртэл Эрдэнэ цогтыг MVP гэдэг тим одоо юу ингээд маш олон үзэгчдийн манд донд ингээд байлаа шүү дээ тий. Дарамтлаа нөгөө баг нь бас дээгүүр гарч чадаагүй. Одоо энэ улирал Эрдэнэ цогтын үед бас л яг өрсөлдөөнд яригдах хэмжээний тоглож байгаа гэж харагдаж байна. Гэхдээ яг ингээд тоглолтууд үзэхэд би харамсаад байгаа юм нь цогтоогийн тоглолтод үзүүлж байгаа нөлөө Барса шиг үнэхээр байж чадахгүй байна гэд дотроо харамсаад байгаа. Одоо Warren тоглолтыг ерөнхийдөө өөрийн хяналтанд аваад явчихаар цогтоо Warren тоглох боломжийг гаргаж өгч байгаа тоглогч болчиход байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө яг MVP цогтоо юу гэж тэгэхээр ингээд надад шууд ихтгэл дүүрэн хийх гэхэлэр нэг л болж өгөхгүй байгаа. Тэгээд Барсатаа бол би үнэхээр энэ насаг хийсэндээ санал нэг байгаа. Тэгээд одоо бид бас нэг тоглогчийг ярих ёстой нь өнгөрсөн улиралд Азаа MVP оны шилдэг хамгаалан тоглогч болсон бас тийм шудраг бос юм биш байсан шүү гэдгийг худлаа зүйл биш байгаа. Тий ойлгох хэрэгтэй тий өнгөрсөн жил үнэхээр одоо Азааг за нэр яагаад болохгүй гэж би бол нэр яагаад болохгүй гэж үнэхээр нөлөө нь бол байгаа штэ гэж маш олон хүмүүс энэ хүүхдийг бүүлийдсэн онлайн бүүлийн маш их явсан. Азаа энэ дээр маш эмзэглсэн байх мэдээж залуу хүүхд учраас тэгээд би бол онлайн юмнаас л хол байгаасаа гэж бас нэг уулзахаараа урмын үг хэлж байсан. Би Азаатаас хаяа нэг бичтiin тэгээд сайн тоглолтын дараа сайн инглээ нэг жоохон тааруу тоглолтын дараа юунд анхаарах уу тий одоо ер нь чиний тоглогчийн хувьд хөгжихийн тулд чи одоо дараа нь юу хийх ёстой өөрийгөө яаж хөгжүүлэх ёстой ингээд аль бол тэр талаас нь ингээд нэг Азаад нэг жоохон хаяа нэг мессеж энэ төр өгөөд нэг ментор хийх сонирхол бол надад байдаг тий тэгээд холбогддог. Тэгээд ер нь бол айгүй хүчрэх
энэ сэтгэл санаагаа бас их зөв чиглүүлж чадсан. Ээж аав нь одоо 90 тойрных хүмүүс нь бас их нөлөөлж явах шиг байна. Тэгээд яагаад Азаа бас back to back MVP болж болохгүй гэж те одоо үзүүлэлтээс харахад тэгээ нөгөө дүлгөөн бол бас сонирхолтой кейс байгаа байхгүй юу. Шинэ баг дээр очисон Монголын тийг доктортой тоглож эхэлсэн эхний удирлаа. Одоо Эвс ингээд топ 3-аараа бас дуусчвал нөгөө энэ эцсийн санал хураадаг юм уу эцсийн шийдвэрийг гаргадаг хүмүүсийн шийдвэр болчиход байгаа байхгүй юу. Хин ч авсан нэг гомдохооргүй тэр нь одоо 3 хүн болчиход байсан. Барса Азаа дүлгөөн. Одоо ингэ 6 хүн харж байгаа аль нэгэнд гомдохоор л болчиход байна ер нь бол. Гэтэ яг статистик үзүүлэлт харах юм бол дүлгөөн илүү байна. Багт илүү нөлөөтэй. Дүлгөөний энэ жил ирээд Эвст үзүүлсэн нөлөөг бол үнэхээр аимшиг. MVP гэдэг чинь одоо хэдүүлээ бас нөгөө энийг дахиад яриа те. Most valuable player гэдэг чинь статистик үзүүлэлтээс гадна тухайн багт хамгийн их нөлөө үзүүлж байгаа тухайн тоглогчийг тэр багаас авчвал нөлөө нь үлэмжээр мэдэгдэх тоглогч гэдэг үг шүү дээ. Тэгэхээр харамсалтай дүлгөөн маань арга гэрт нь ууг ашиг тохиолдоод тоглоогүй хэдэн тоглолтуудад Эвс юу болов? Тэ яг тэрийг бас хэдий ингээд жишээ татах жоохон эвгүй жишээ байж болох ч гэсэн тоглоогүй тоглолтуудад нь Эвс баг ямар байв? Тэгвэл Барсаг одоо өглүүдийн бүрэлдэхүүнээс аваад Азааг юм авчвал яаж тоглох уу? За нөгөө тоглогчдод ч гэсэн адилхан тий одоо үлцгийг авцсан байхад Эвс яах вэ? Чи нөлөөг нь ингээ бодоод үзвэл энэ жил үлцэг байхгүй Дэвс бол бас дажгүй тоглоодсан санагдаад хэрвээ би буруу санаагүй. Яг үлцэг ерөн сэлгэнээс тоглож байгаа шүү дээ. Ер нь 2 номероор тоглож байгаа тийм. Ерөн цогтын стат яалтчгүй буурсан. Өнгөрсөн жил бол Пиндарос Уильямстай нэг тийм тэр хоёрын chemistry амар гоё байгаа шүү дээ. Хоорондоо ойлголцол гоё, тоглолтын төгсгөл тэнж тоглолтыг аваа явж болохоор Дэвн Warren-тай энэ жил яаж юм гэхээр 4-4-ийг Warren төгсөж байгаа. 4-4-д ерөн цогт бараг тотгоо хийгээгүй шүү тохиолдол байгаа. Тий. Тэгэхээр цогтод нэгтлээ ингээ харамсмаар байгаа байхгүй. Би бол одоо бүр нөгөө хинти гээ баг тоглолтдог байхаас нь цогтоо мэдэн тэгээд цогтоо ямар ч байсан нэг удирдлагын MVP-тэй ер нь карьер нь дуусах ёстой гэдэг нэг ийм бодол бас байгаад байгаа байхгүй. Одоо авахгүй болоод оройтох гээд байна, дуусах гээд байна гэдэг бас нэг жилхэд боломж нь айц ингээд нэг цаана ингээд нэг бодлоо байгаа байхгүй. Нэг авчаасаа даа гэл. Зөв яг сагс сонирхчийн үед бол дараа нь ч тийм үстэй карьер нь дуусаад ингээд лигийн тэд удаагийн авар тэд оны удирдлагын MVP гэдэг эн чинь өөрөө тоглогчдын одоо нөгөө үлдэх legacy маш чухал юм. Дээрээс нь одоо бид нар бүх цаг үеийн шилдэг одоо 50 Монгол тоглогч магадгүй 100 Монгол тоглогчийг ирмэлэхэд удирдлагын MVP-тэй үгүй юу гэдэг чинь өөрөө бас ингээд олон жилийн дараа бас чухал юм болчихсон. Нэг асуулт асуугаад энэ хэсгээ цөмөр өндөрлүүлчихье. Эмэгтэй лигийн MVP-г тодруулахдаа ямар зүйлийг голчилж харсан юм шиг байна. Тэрийг эрэгтэй лиг дээрээ болгол аль нь ах юм шиг байна. Дүлгөөн. Оны ихэнд Эрдэнэ цогтыг авсан бол энэ ч гайхаарг болсон баг. Тий. MVP болчлоо. Угаасаа маргаангүй гэдэг юм. Одоо бол бас сэргэлцэж болохоор болцсон. Тэгээ би бас дүлгөөн л гэж бодож байна. Хэрвээ дүлгөөн биш бол Барс бол байгаасаа гэж хүсэж байна. Яг үнэ. Би бол Азаа гэж бодож байна. Тэгэхээр дүлгүүд өнгөрсөн удирдалд авраг авцсан. Одоо ингээ өчтөрийн тоглолтод хожсноор буцаад төснөлтийн нэгт ороод ирлээ шүү дээ. Тэгээд Азаа хамгаалалт товтлогоо аль алин дээр нь багийг нэг тэнцвэржүүлж байгаа тоглогч нь одоо өөр бусад импортуудын нөлөөгөөс хамааралгүйгээр тэгэхээр би бол Азааг MVP-ийн төвшөнд тоглож байгаа л гэж бодож байна. Би бас Барсаг гэж бодож байна. Чи сая дүлгэн Үгүй ер нь зүгээр Азаа юу Барсаа юу гэвэл энэ жилийн нөлөөнд Барсаа арай илүү байгаа. Тийм дүүр баг дотор. Барсаа ер нь жигдгэн л байгаа тийм тий. Тааруу тоглоод тааруу. Тэгээд гол нь эхний нэг 2 үе ч юм уу 3 үе тааруу тоглосон ч гэсэн 4-4 үед ямар нэг байдлаар орж ирээ тоглолтыг нэг эргүүлэх шалтгаан болж чадаад байгаа. Яг өчигдөр тэр бол бүр тод харагдлаа л да. Эхний 3 үед оноо авахгүй явж ирсэрнээ дамжуулалт нь хэд хүрсэн байгаа бөмбөг таслалт. Барсагийн яг тэр нөгөө одоо тоглолтыг өөрчилж байгаа Америкаар бол game changer гэж ярьдаг тийм. Тэрийг бол тэрнтэй бол би үнэхээр маргахгүй. Сэтгэл зүйн хувьд энэ залуу маань одоо залуу тоглогч шүү дээ. Тэгэд энэ том тэмцээнүүдэд тоглоод энэ залуу карьертаа шгшгийн одоо номер 1 үгүй юу гэдэг дээр л яригдж шүү дээ. Одоо холбон тоглогчийн байрал дээр нэгээр баг сонгогдож байгаа сүүлийн тохиолдлуудад. Тэгэхээр Барсагийн энэ богинохон залуу карьертаа ийм төвшний сэтгэл зүйтэй болцсон байна гэдэг нь бас өөр юм ингээд шал өөр орон зайд авчиж байгаа юм л да. Тэгээд одоо үнэхээр маргах юм аа. За үзэгчдээ ч гэсэндээ MVP чансаа гэсэн энэ асуултыг та бүхэнд дүүлдээ. Тэгээд дор бүрний дүгнэлт хийнэц. За үргэлжлүүлэн нэг сонирхолтой зүйлийн талаар ярилцсан. Энэ бол легионер тоглогчдын өрсөлдөөн. За улирал дундуур буюу ерөнхийдөө яг зэрэгцээд ирсэн тоглогч нар байгаа. Аль нь багтаа нөлөөгөө сайн үзүүлж ийн, аль баг зөв сонголт хийсэн бэ гэдэг сэдвийн хүрээнд ярилцах гэж энийг бэлтгэлээ. За үзүүлэлт
J Scrap талбай дээр байхдаа хасах 1.8 гэсэн үзүүлэлттэй байгаа. За гэхдээ оноо авалт нь бол бусдаас тасархаа харж байгаа. Самбар нь 7.8 дамжуулалт хаалт байна. За харин Nick Ward-ийн хувьд 17 оноо авж байгаа. За самбар нь 8.5-ыг дунджилж байна. Гэхдээ талбай дээр хасах 10.5 гэдэг таарах үзүүлэлт байна. За дараагийн хоёр легионерийн хувьд гэх юм бол хүлгүүд болон Эбстерсэн хоёр тоглогч байгаа. Хоёулаа хамгаалтын хувьд нөгөө хоёроос арай илүү сайн байна. За Джеймс Карнегийн хувьд бол нэмэх 10 гэсэн үзүүлэлттэй байгаа. Хэдий оноо авалтаараа энэ дундаас хамгийн сүүлд бичигдэж байгаа. За тэгээс самбар нь 5 байгаа юм байна. Тэгээ одоо ингээд легионер бол бас үзэгчд маань айлд энэ өчигдрийн тоглолтоос ч гэсэндээ ерөөхдөө харлаа штэ. За та гурав маань ямар бодолтой байна да? Яг нь хийсэн тоглолтуудын тоо гэдээ бодохоор J бол одоогор нэг 3-4 тоглолт хийчихэд байгаа. Ward бол нэг 2 тоглолт хийчихэд байна. Чиманга бол нэг 3 тоглолт хийчихэд байна. Энэ дундаас Карник ганцаараа ганцхан тоглолт хийсэн. Бид нар одоо SJX гэдэг багийг үнэхээр лигт өгүүлээд энэ баг шиг баг 14 хоног байхгүй. Тийм. Яг шууд ингээд зүгээр хамгийн түрүүнд юунд орж ирж байгаагаар бол сая хүлгүүдийн сүүлийн нэг 2 тоглолтыг үзэж байхад Чимангагийн нөлөө бол үлэмж байна лээ. Одоо Одигийг муу хийсэн гэж байгаа юм биш. Гэхдээ Одигээс арай нуруу илүү тэр одоо будагтал бод хамгаалтанд бол маш том ингээд хан хэрэн болчих шүү дээ. Энэ эсрэг баг нь самбарлууд төдийлөн давталж чадахгүй байгаа дэлээ. Тэр үднээсээ бол Чиманга харагдаж байна. Нөгөө талаасаа нөгөө сэлэг боднос баг маань тоглолтод болохгүй байгаа гэсэн 4 дараалж хожоод өчтөр нэг хожигдоод ингээд сүүлийн 5 тоглолтоос 4 хожил авахт нь J Scrap гэдэг тоглолч 4-т нь тоглолч шүү. Тий. 4-т нь тоглолч. Тэгээд Scrap-ийн шууд болон шууд бус утгаараа үзүүлж байгаа нөлөөгөөр одоо яалтч Scrap юм болов. Чиманга энэ хоёр хамгийн нөлөөтэй. Гэхдээ Scrap байна гэж. Энэ манай Монголын дотоодын лигт ер нь ийм ур чадвартай тоглогч ирж ирсэн тохиолдол цөөхөн шүү дээ. Энэ бол үнэхээр л өөр левелд одоо тоглодог тоглогч аргагүй юм аа. Тэгээ нас залуудаа NBA тоглож ирсэн тоглогч ийм нас залуудаа манай дээр ирж ирсэн тохиолдол цөөхөн байхгүй тийм. Ер нь баг байхгүй тийм. За Nick Ward-ыг надад тодруулж асуумаар байгаа хэд хэдэн зүйл байна. Тоглолтын оронд энэ тоглогч ирсэн учраас маш их анхаарал татж байгаа. Хэнийг хинээр орлоо гэж те. Тэгэн гурц за Nick Ward-ыг бид өмнөх дугаарууд дээр ярьсан шүү дээ. Ерөнхийдөө Cousins-д зориулсан төвийн хөлбөр. За тоглолт арай хурдан хөдөлгөөн хөдөлгөөн сайтай ерөнхийдөө ингээ Cousins-ыг хязгаарлаад иж чадах байсан юм шиг. Харин Nick Ward-ыг нэлийн удаан ажиглагдаад байна те. Яг Cousins-тай энэ хоёр баг плей-офф дуучаад таарахад Nick Ward Cousins-ыг тогтоож чадах, хөлбөрөөж чадах уу гэж асуусан. Тэрнээс яг өөрөөр нэг үгээрээс боломжгүй л гэж харж байна. Яг тэр Cousins-ийг зөвхөн самбар дор тоглодог тоглогч биш. Шийддэг. Илүү 3-ын дошмны гадаа ч юм уу гарч тоглодог. Тэгэхээр Nick Ward-ыг тоглогч бол хамгаалах боломжгүй байна. Одоо нөгөө сошиал фэнүүдийнх нь гаргаж байгаа реакцаас л ойлгомжтой байдаг үү? Бисээ снайпергийн фэнүүд юу аваад ирвэ гэл бас сүрг юмнууд хэлсэн шүү дээ. Тэгээд яг мэдээж тоглогчийг одоо бид нар нэг шүүхэн хайшин. Гэхдээ тоолбортоос бол дээрдүүл чадаагүй гэдэг нь бол тодорхой байлаа шүү дээ. Хөлийн хурд удаан байна, лагс жин арай ихтэй байна. Энэ яг хуу даваа болох тал нь илүү контактыг шингээж авах, самбар доор ноцолдоход илүү зовиртой байлгаж чадах, эсрэг багийн тамирчдаас алдаа авах чадвар нь энэтэй холбоотой бас нэлээд өндөр байх бах. Алдаа авах тоон харин эсрэгээр хамгаалтанд бас энэ тоглогчийг хөдөлгөн гэдэг нэлээд хэцүү байх бах. Гэхдээ түрүүний насаагийн илтгэжлэн Demarcus Cousins маань хэдий хөгшөрсөн ч гэсэн 3 шийдэлттэй илүү орон зайд гарч тоглож чаддаг. Талбайг орон зайтай болгож чадах чадвар нь байгаа учраас ер нь Knights-ийн энэ сонголтын дээр үнэхээр алдчуудаа л гэж харж байна. Харамсалтай. Cousins бол Ward-ийн эсрэгээрөөсөө жижиг тоглогч шиг тоглох юм. Хөлийн хурд тэр бөмбөг эзэмшилт юу гэдэг юм те. Яг Knights механик ирэх бас байгаа те. Одоо солихгүй хаа. Тэг нэг байгаа. Ер нь нэг байгаа. За тэгвэл Warren Talbot хоёрыг солих өмнө нэг солих байл үүдээ те. Чиманга дээр бол би нэг жоох эсрэг байрсаар байгаа. Хамгаалтнэр бол нөлөө байгаад байна. Гэтэ тоглоом дээр самбар доороос их олон сул тоглоо алдаж байгаа. Ялангуяа тэр өчтөр атган шаардлагатай ярьж байсан төгсгөлөө хийхдээ нэг тийм амар эвгүй төгсгдөг гэдэг. Одоо ингээд зөвөр ингээд дэвэр хийдэгчтэй. Тэгэхгүй ингээд амар эвгүй явуулаад сул тоглоонуудаа маш их алдаж байгаа. Тэгээд Чимангагийн зүгээр ягаад өнгөрсөн жилийн BCA дээр сайн тоглосон шалтгаан нь юу юм бэ гэж бид нар ярьсаж байна. Толборттой хамт байсан. Толборт энэ BCA ч юм бол 2 лиг оноор хамтаа гарна шүү дээ. Тэнгүүд Толборт Чимангагаас 2 тоглогч хамтаа гараад ирэнгүүд Чимангад илүү тоглоход амар байсан баг. Дээрээс нь Толборт бол 4 номер дээр маш сайн тоглоод 5 номероо тоглож байгаа зайгараа тоглолцдог. Тэгэхээр одоо Толбортгүй юм чинь Чиманга зөв хамгаалтан дээр нөлөө байгаа болохоос товтгоон дээр яг үндэ давуу тал
болж чадахгүй байна уу даа гэж зөв өчтөр битээр ярьж ирсэн. Яг тэр нөгөө доор шахаж байгаа довтлогтой зүүн гараараа хийж байгаа төгсгөлүүд ялангуяа тэр нэг soft touch гэж ярьдаг шүү дээ тийм. Тэр ингээд гараад ингээд нэг цацсангуу тэр юу нэ айгүй мэдрэмж муутай баг за чиглүүлээл зүгээр чулуутчих тэгээд аварга аз болоод унуул унна гэсэн нэг яалчгүй нэг тийм юу бол мэдрэмж бол байсан. Тэгээ нарийн харал бүр кист гарахгүй ч байгаа юм шиг ингэж хайгдсан. Тэрнээс хамгаалтын нөлөө үзэн тоглогч одоо юу гэдэг хаалтаа гэдэх шаардлагагүй, таслаа гэдэх шаардлагагүй зүгээр будтай л байд энэ зогсож чинь гэдэг чинь өөрөө хамгаалалт байгаа байхгүй юу. Гол нь тэр нэг товтлогоон дээр төгсгөл нэг жоохон тааруу. Дээрээс нь Чимангад бас бүх баг зэрэг цөөн очоо тоглож чадахгүй байгаа ч гэдэг юм зүйл бас харагдчихсан. За тэгэхээр вебсийн тоглогчид бол үнэхээр тоглолтын үзэг болохоор юм мэдэхгүй ямар ч мэдээлэл байхгүй байна. За одоо үлдсэн тоглолтуудад нь л илүү сайн харцгаая. Яг ихний тоглолтоос нь харахад за одоо дахиад нэг юугаа муулах гэдэг нэг тийм оюутлогоо явж хахад андуураа давид ирсэн юм шиг гэж ярьдэн штэ. Тэр одоо фэнүүд ингээд сошиал орчинд сонирхчд их яриад байна тийм үү. Тэгээд яг ганцхан тоглолт үзсэн болохоор шууд тэгж хэлж чадахгүй. Тэгээд ихний тоглолт те хин яадгийг мэдэхгүй нэг тийм төөрсөн хүн шиг байж болно штэ. Одоо тэгээд дараагийн тоглолтоос харуулад эхлэх үү. 7 хоног бэлтгэл хийгээ байлгүй тийм энэ амарч байгаа хугацаанд тэгээд бид нар одоо эпсийн дараагийн тоглолтын дээр харах байлгүй. Тэгээд ер нь бол одоо яг удирдал ингээ хамгийн гой сонирхолтой хэсэг дээр ирж байгаа. Багууд маань сүүлийн нэг бүрэлдэхүүнээ яг эцэслэх шатандаа орж ийн. За бид нар юу дутуу, юу байна тэрийгээл үзэж ийн. Ер нь бол яг нэг спортын удирдлыг нэг ингээд 3 хуваагаад үзчихдэг. Тэ одоо биний хувьд бол за удирдлын эхлэлд тухайн баг өөрсдөө хин гэдгийг таних нэг хугацаа байгаа. Тэгээд тэрний дараа бид нар ер нь юу байна гэдгийг нэг таних хугацаа байгаа. Тэгээд удирдлагын төгсгөл бид нар юу болж чадхаа нэг мэдэх. Тэгэхээр одоо нэг юу байна гэдгээ мэдрэх хугацаа нь яг дуусч байгаа байхгүй. Одоо бид нар юу байх юм гэдгээ аврагын өрсөлдөхний 4 баг бол тодорхойд гараад ирэх байх. Бус багуудын хувьд бол за энэ жил нэг ийм энэ дээр дутуу ажиллачлаа. Ирчил бид нар энийгээ өөрчлөндөө гэдэг юм уу. Одоо нөгөө сүүлийн нөгөө 6 баг жишээ нь тэгэхэд баг та. Яг тэр хоёр шатн дээр л байж. Карнкийг таних болоогүй гэж ялчгүй. Ер нь хараад хахад Легонер тоглогчид Монгол хэрэг техник тоглолтонд яг үнэхээр сайн тоглож байгаа Легонер. Үнэхээр скрап шиг уур чадвартай л биш бол хэцүү байгаа шүү дээ. Тэгэхээр Карник ялч хугацаа хэрэгтэй байгаа даа. Скрап бол ялчгүй тэгээд уур чадвар мундаг учраас техник тоглолтоосоо л 40 стэйшн аваад. Тийм бас нэг байрлалын зөрүү байна л да тий. Карник 4-5 дээр тоглолтог эргээд скрап одоо яг бөмбөгний эрх мэдэлтэй тоглохоонд илүү зөнхөлдөгч гэдэг юм уу. Тэгээд Карникт бол яг тэр биеийн контактууд илүү нөлөөсөн баха. Ийм контакттай, ийм өндөр одоо юу гэдгийг бие хүчний тоглолттой лиг гэж бол төсөөлөг баг. Хайлайт нь бол амар амтан байгаа шүү дээ. Ерөөсөө тоохол. Ta бид нар харах бахоо тий. Тий, харагдан да. За баярлалаа. Энд хүрээд хэсэг хугацаанд бүгдээрээ завсарлын нэвтрүүлгийн ивент тэтгэгч IT Zone Gold ивент тэтгэгчээр хамтдаа төрүүлж алхах нь Unitel Group бидэнтэй хамтран ажиллаж байна. Ярин тавтамжаар үзэгчтэй хөв нууц та бүхэнд хүрч байгаа. За үргэлжлүүлэн бид сүүлийн үед нэлийн анхаарал татаад байгаа сэдвийн хүрээнд ярилцсан энэ бол шүүлт за плей-офф хаяанд ирлээ. Энэ үед багуудын хамгаалалт илүү нэгт болно. Тэгээд шүүлт дээр бас сүүлийн үед гомдол гараад байгаа дүр зураг ажиглагдаж байна. За тиймээс ямар ч тач холбооны зүгээс нэг арга хэмжээ авсан нь шинэ шүүгчийг авчирлаа. За энэ хүн бол нэлийн туршлагатай шүүгч байсан. Серб улсын иргэн Владимир Вискович. За ФИБА-гийн олон улсын шүүгч Сербийн лиг болон Европын лигүүдэд 2006 оноос хойш 20 жил шүүгчээр ажиллаж байгаа ийм шүүгч байсан. За тэгээ өчигдөр Сэлэнг Буданс болон Асын үлгүүдийн тоглолтын шүүсэн байгаа. Тайлбар хийсэн насаагаас сонсомоор байна. Шүүлтүүд ултунд ажигаас энэ шүүгчээр 3-3-ын олон улсын лицензтэй 5-5 гэж дайрах нь бороо багт. Үндсэн сагсан өмгийн бас тийм лицензтэй. Яг энэ хоёрыг хоёулынх нь олон улсын лицензтэй Монголд ирж байгаа хоёр дахь шүүгч. Эхнийх нь Лижүү байсан баг. Тэр хоёр айлтны нэрсэн. Тэгэхээр Монголд бол яг бурмаа шүүгч байсан шүү дээ. Дотоодоос гэвэл. Тэгэхээр энэ шүүгчид бол туршлага нь харин 3-3, 5-5 хоёулын дээр нь улсын лицензтэй туршлагатай дээрээс нэг өчигдрийн шүүлтүүд бол ер нь дажгүй байсан шүү. Үлгүүд бодонц дээр бол. Яг ер нь нэг одоо Европоос шүүгч авчираад ажиллахаар боллоо гэд холбооноос мэдээлэл өгөхөд бол би дотроо хувьдаа бол их баяртай үзэгчийн хувьд яа тэгэхээр бид нар сүүлийн жилүүдэд манайх бол нөгөө ФИБА харьяаллынхаа дагуу ФИБА Эйжигаас шүүгч нар авчирж ажиллаулаад байсан те. Тэгээд энэ жил ингээд холбоо лиг маань Европоос шүүгч авчирж байгаа нь өөрөө бас цаг үе олсон мэдэрсэн бас юм зөв шийдвэр байлаа гэж харж байгаа. Яа тэгэхээр яг шүүлтийн асуудал манад одоо болсон хүчний дутагдлын
манай одоо зүгээр Монголын бүх салбар боловсруучны дутагдлаа орчод байгаа. Энийг одоо спортууд маань адилхан туулаад явж байгаа. Тэгээд яг энэ үед аль болох олон улсын лицензтэй туршлагатай юм шүүгчнэр авчираад өөрсдийн дотоодын шүүгчдийг бэлтгэх, тэднийг сургах, дараагийн түвшинд одоо хүнээ бэлтгэх, боловсруучнээ бэлтгэх энэ ажлаа хийж байгаа. Энэ үед бол Европ шүүгчийн залшгүй бас шаардлага байсан бах. Энийг холбооны удирдлуудаас гоё мэдэрч авчирлаа гэж харж байна. Тэгээд би энийг нөгөө манад ажиллаж байгаа энэ Европ дасгалжуулагч нараас айгүйх сонсчихсан байхгүй өнгөрсөн жилч тэр энэ жилч тэр ингээд яг хуу Аз шүүгчнэр ирээд ажиллаж байгааг нь бол ойлгож байна. Гэхдээ Европ шүүгчнэр авчирч ажиллавал Аз Европ шүүгчнэрийн хувьд бас нэг юм арай өөр бас юм байг шиг анзаарч байна гэд манад ажиллаж байгаа дасгалжуулагч нар нэг биш дасгалжуулагч нар ярьж ирсэн. Тэгэхээр ингээд одоо Европ шүүгчдийн ирээд үлээж байгаа үлээлт энэ бас нэг арай өөр байна уу тий ажиллаж байгаа юм арга барил нь арай өөр байна. Яг мэдээж нэг дүрмэнд баригдаж ажиллах ёстой ч гэсэн арай бас нэг өөр байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд байна уу гэд. Надад бол энэ шүүгч ажилласан тоглолтууд бол их гоё нямба тийм юутай алдаа багтаа яваад шиг анзаардаг. Тийм, одоогор 2 тоглолт шүүцсэн байгаа. Өчигдрийн тоглолттой нийлээд. Тэгээд миний анзаарсан үнцэг юу вэ гэхээр яг тэр контакттай тоглолтуудыг их гоё мэдэрч тоглуулаад тийм. Тэгээд юу гэдгийг Аз шүүгчнээс харахад нэг тийм хөнгөн контактууд төр ч юм уу дор нүлээгээд явчихын тохиолдлууд байдаг. Тэгээд бас тоглолтыг эхнээс нь одоо өөрийн гарт таавч гэдэг юм уу тийм. Яг нэг ийм хандлага бас ажиглагдаад байдаг. Вескович өөрөө дэлхийн аварга олимпийн наадам шүүжсэн туршлагатай шүүгч. Тэгэхээр энэ шүүгчийн хувьд бол эхний 2 тоглолтын байдлаар онцсон. Энэ жил тэгээд нөгөө одоо бас нэг ажиллаж байгаа шүүгч маань ч гэсэн Их Британи улсын иргэн байгаа шүү дээ тийм. Тэгээд ингээд ер нь бол арай илүү одоо зөвхөн Аз гэхгүй ер нь одоо өгшин ТV-ийн шүүгчдэрийг ч гэсэн авчирч ажиллуулъя гэж байгаа нь дагаад манай үзэгчид энэ дээр бас ялгааг нь бас анзаарч харах хэрэгтэй байхаа. Тэгээд хамгийн чухал юм нь манай дотоодын шүүгчдэр эндээс маш сайн суралцах хэрэгтэй. Энэ хүмүүсийн ажлаа хэрхэн хийж байгаа, хэрхэн бэлтжиж байгаа тийм энэ бүгдээс нь маш их суралцах хэрэгтэй. Тэгэхгүй би зүгээр яг нэг жоохон шүмжлэе гэвэл манай дотоодын ямар ч төвчний уралдаанд тэмцээн шүүж байгаа нь хамаагүй шүүгчнөр өөрсдөө боловсруулах, өөрсдөө дараагийн түвшинд гаргах энэ тал дээр бол учир дутагдaltaй байна уу даа л гэж харддаг тий өөрийгөө хөгжүүлэе гэдэг хүсэл эрмэлзэл үнэхээр бас нэг юм жоохон дутуу байгаа юм шиг аа. Тэгээд энэ дээр гол нөлөөлөх зүйл мэдээж холбоо болов шүүгчтэй бэлдээд олон улсын сургалт юмнуудыг бүгдийг ингээд шатараатай хийж байгаа ч гэсэн хувь хүний нөгөө өөрийн хичээл зүтгэл нь чинь маш чухал шүү дээ тийм үү. Тэгээд энэ гадаад шүүгчнэртэй ажиллаж байхдаа энэ хүмүүсийг бие авч яаж авч явж байгаа хэрхэн ажилдаа бэлтгэж байгаа зэрэгэд бүх юмнаас нь их суралцмаар байгаа. Зүгээр зарим тохиолдолд ингээд нөгөө шүүгч өөрийнхөө зөвшөөрөгдсөн орон зайд ажиллаж байхад манай нөгөө шүүгчнэр тухайн шүүгчээ даваад үлээчихэд байгаа байхгүй. Тэгээ нөгөө гадаад нь гайхаж байгаа шүү дээ. Би яагаад ингэ би өөрийнхөө талыг хараад байжсэн чинь цаанаас ингэ даваад үлээчихэж байна гэд. Тэгэхээр энэ мэтчлийн энэ чинь өөрийнхөө орон зайд ажиллах хэрэгтэй гэд. Яалчгүй манай шүүгчнэрт суралцах маш их байгаа. Энэ ерөн зүгээр энэ одоо спортын тэмцээн лиг дээр ажиллаж байгаа бүх талуудад хамаатай байхгүй тий шүүгчнэр суралцах хэрэгтэй, тамирчид маань суралцаж хөгжих хэрэгтэй, арын албаныхаа суралцаж хөгжих хэрэгтэй, шууд амжуулж байгаа бид нар ч гэсэн олон улсын стандартад ажиллаж суралцаж өмжих хэрэгтэй. Манай тайлбарлагч нар ч гэсэн бид нар юу хэлэх хэрэгтэй, юу микрофон дээр юу хэлж байгаа, юу хэлэх ёсгүй гэдгээ үгээ цензурдж явах хэрэгтэй гэдэг. Ингээл энэ ингээд энийг нэг цул болгож байгаа бүх талууд бид нар энэ дээр өөрсдөө сайжирч хөгжиж явах хэрэгтэй. За шинэ шүүгчийнхаа өчтөр шүүсэн тоглолтын тайм дээр ярилцаад явъя гэдэг цаг нэлээд байгуулчихлаа уучлаарай. За насаа энэ тоглолтыг тайлбарсан байгаа шүү дээ. За энэ тоглолт ер нь нэг плей-оффын уур амьсгалтай их гоё тоглолт болсон. Ингээ хөлгүүд оноо илүү яваадсан ч гэсэн бодонсын хувьд ерөөсөө тоглолтыг нэг гараас гаргачихгүй ойрхон явж яваадсан. Тэгээд гол нь хамаад гэлбэртэй тэгж тааруу тоглож байхад ингэж ойрхон яваадсан гэдэг бол бодонсын бас нэг шансааг харуулсан тоглолт болсон баг. Хамаад гэлбэртийн тоглолтод холын шидлэг нэг л удаа оруулсан бүтэн тоглолтын. 10 шидэд нэгийг оруулсан. Гилбертийн гаргаж байгаа тэр нэг одоо ухаалаг бус шийдвэрүүд л онооны зүрэг уламжлал холдуулаад би ихний хагсыг үтсэн байхгүй. Үгүй энэ одоо тоглогчийг одоо үнэхээр ингээ байлгах шаардлагатай байгаа юм бах та гэд. Одоо тэгээд явах хүний сэтгэл зүй шүү дээ. Энэ үн чинь тэр 3 шидэлтэй хийж те хайлайтаа бэлтмээр шүү дээ. Тийм дараагийн ажлаа олмоор байна. Өмөрөх зүйл нь тэр нэг баруун 7 уран гэрэлтэй байгаа юм байна. Тэргээр бас хүмүүнд бас үржиж чадахгүй нэлээд зузаан болттой байгаадсан. Тэр бас нөлөөлсөн байна. Гол нь тэгээд тоглолтыг гүйлэхгүй байгаа байхгүй ерөөсөө. Тоглолтыг хөдлөхгүй өөр дөр бөмбөгийг гацаа. Энэ тоглолт нэр тэгээд бодонсоос нэг ажиглагдсан зүйл. Ерөөсөө бөмбөний шилжилт байгаагүй. Ерөөсөө бөмбөг авсан үнэл товтлоодсон. Джейс Краб товтлжсэн, Ахмаа товтлжсэн, өөр хинчүүдээ тулцооч товтлжсэн. Тий ананд. Яг хуу ерөн зүгээр бид нар одоо нөгөө олон хожигдоод
байдал ер нь асуудалтай байсан бодносыг бодвол одоо нэг арай өөр боднос болчиход байгаа шүү дээ тийм. Ялангуяа энэ дээр нөгөө дотоодын тоглогчид маань илүү багийн сагс тоглохыг хүсэж байгаа. Тэр нь үе үе харагдаад байгаа гэдэг. Саяны одоо тэр нэг дөрв дараалж хожигт нь бол боднос тэр арай өөр харагдчихад. Одоо шинэ ийм оролт хийгээл пасс өгдөг анд сая өгч шүү дээ. Энэ мэтчлэн арай бас энэ тамирчид арай нэг өөр төвчний шүү гэдгийг бас нэг үе харуулад байлаа л дээ. Тэгээд хамгаалтан дээр ерөөсөө хүн ашихгүй болдог өчигдөр. Нөгөө талаас хасын үлгүүд бараг 15 удаа 16 удаа тоглохны самбар хийсэн байна. Хөлгүүд чи яа нэг нэг сайн тосын дөнгөж солиод мотор бүх юм нэг асуудалгүй ажиллаж байгаа тийм машин шиг л байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэжээдэг мотор гихтаад байна. Тий, нөгөө тал чи ингээд нөгөө араа солигдож өгөхгүй ингээд жоохон гიშгэ явчмаар байдаг. Нэг юм зуураад байдаг. Одоо нэг тийм л машин шиг байна шүү дээ. Зүгээр машинаар төсөөлж ярих юм бол тэгтээ яг зүгээр би өчтөр энэ тоглолтын эхний хагасыг үзэж байхад энэний өмнөх бодносын бас нэг хоцсон тоглолтыг энэ төр үзэж байхад нэг юм бол тодорхой байна. Тэр юу гэхээр Сэлэнг боднос баг бол үнэхээр плей-офф энэ үеэр хамгийн аюултай баг байж чадна. Яг тийм маш өндөр, маш урт тавт талбайд байх боломжтой харагддаг байгаа байхгүй юу? Насаа чи тоглолтыг тайлбарсан те 4-р үед кадрагийн гаргасан шийдвэр за яг хамгаалтад орсон байсан. Гэхдээ ер нь кадра шиг бие бэлтартай тоглогч дэшигээ дараад үзэхэд алладаа салгаж чадах байсан юм болов гэж би бодсон. Аа. Тэг би бас санал нийлж байна. Дээрээс нь тэр бүр скрапын гаргасан. Скрапын шийдвэр бас дамжуулт бол хангалттай хугацаа байсан гэж харсан. Ахаа тийм. Тий. 2 секунд үлдээгээд тэгээ бүр хамаалагчтай шидэж байгаа шүү. Энэ тоглолтын зөв нэг үнэлсэн үн би нэтэ тасгалжуулагчийг үнэлсэн. Тоглолтыг скрапыг холбогчдоор гаргаж эхлүүлсэн. Тоглолт нь тим сайн болж чадаагүй. Их барийн ч гэдэг юм хөлгүүдийн хамгаалт сайн болж исэн. Хоёрдугаар хагас өөрчлөлт хийсэн зүйл нь тулгыг оруулж ирээд скрапыг бөмбөггүй тоглуулсан. Гэхдээ нэг алдсан зүйл юу гэхээр скрап бөмбөг очих гэж бараг 10 секунд болж исэн. Тулга дамжуулах гэж хоёр тоглогч цааны скрап дээр цлон тавиад хоёр цлоныг тойрч гарч иж бөмбөг авахад цааны өрдөө нэг 10 хүрэхгүй секундын хугацаа скрап дүлжсэн. Гэхдээ тоглолтын үед бол их хурдан шийдвэр гаргаад тэрийг өөрчилсөн. Тэр нь бол үнэлүүлжтэй байсан. Гэхдээ тэр нь бол юу гэдэг Барсаг оройтсон байж магадгүй санагдсан. Тэгэд энэ тоглолтыг шийдсэн хүмүүс мэдээж Барсаа байлаа. Барсаг та дэс нэг зүйл асуу гэж бодсон. Надад нэг тийм яг хөлгүүдэд тоглож ирсэн орн харьцуулчаад Бадрах сэргэлэн гэсэн хоёр холбогч нэг тийм нийлүүлсэн хэмжээ санагдаад байна надад. Тийм тийм. Бадрах шиг шидэлт нь байна. Сэргэлэн шиг эсрэг багийн хамгаалтыг бужигнуулж байгаа дамжуулалтын ур чадварууд нь байна. Дээрээс нь сэргэлэн шиг тэр нэг нүүрийн шум дагаад ордог, бутаалбар өдсөд ордог гүйлтүүд нь байна. Эргээд задалдаг. Энэ дээр гол нэмээд Бадрахын шидэлт байна уу гэж би хараад байгаа. Барсаа бол үнэхээр аимшигтай тоглогч юм байлээ гэдэг. Өчигдрийн тоглолтын дээр ч бас харууллаа. Ямар олон талт тоглолттой байна тийм. Нэг давуу тал нь Барсаад бие хүч маш сайн байна. Дээд бие хүч маш сайн. Ерөөсөө суур бүхтэл холбоотой. Тийм. Тэгэхээр тэр бол маш том давуу тал аваад байна. Тэгээ нөгөө Брансон шиг гэх юм уу? Маш клач. Одоо ерөөсөө яг 4-р үеийн 4 минут үлдсэн байхад өчтөр анхны оноогоо авч байгаа юм шүү дээ. Тэгээ тэр оноо авалтууд нь бүр ямар сэргээсэн ер нь ерөөдөө өчтөрийн хожлын голдол хурд ирж ихтэй Барсаал байсан. Өчтөр бол тэгээд самбар шийдсэн биз дээ. 53-36-гийн зөрүүтэй гэхээр. Тэгэл ингээл түрүүний шүүгчийн яран дээр харахад ч гэсэн тий хоёр баг нэг нь 19 нэг нь 13. Яг нэг тийм одоо юу гэдгийг нэг их олон биш. Нэг их цөөхөн биш. Тэр нь тоглолтыг ингэж гоё флоу хийж тэр нөгөө урсгаж авах. Түрүүний нэг дурдаад өнгөрснөө бодсон нэг уртаагаа талаар дахиад яг нэг гоё тодруулаад хэлчихвэл сая насаа хэлж штэ скрапыг бөмбөгтөө холбогчдоор гаргацсан гэд плей-оффт зүгээр тэгээд төсөөлөө. Скрап 1 дээр, анд 2 дээр, мох 3 дээр, дек 4 дээр юм уу, кадра 4 дээр тэгээд казанста ийм 5 талбай урт өндөр тэгээ одоо шиддэг анд хамгаалахыг хүсвэл бүгд хамгаалчихна. Ийм тавт болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ингээд нэг багтаа цувралт ингээд тулахад сэлэн боднос тэр нэг амар юм байгаа нь дотоодын манай 3-3 шгшээгийн эдгээр тоглогчдыг яг яагаад 3-3-аар дэлхийд Азда номер 1 дэлхийд топ 10-д үнэлэгдээд ранклагтаа яваад идэв гэдэг одоо жинхэнэ плей-офф сагс чинь харуулах гэдэг байгаа байхгүй. Би бол яг ингээд өчтөрийн тоглолт үзэж сууж төсөөлөгдөж байгаа байхгүй. Яа энэ баг зүгээр монх хинт одоо Казас жоохон нэмэр болоод самбар дор монх дек 2 Казаста байж яхад зүгээр л мартыг хэлчихлээ. Одоо бол за аваргуудын эсрэг самбарт дутуу байна гэж юм тий. Плей-оффт энэ нөхөгд чинь тэгэхээр л аюултай тий. Юу юм бэ гэвэл ер нь бүх багууд бодонсоос цухтааж байгаа нь. Тэгээ туршлага нь хамгийн гол нь туршлага нь одоо 7 тоглолтын цувралд энэ багийг 4 хожихын тулд Монгол тоглогчид нь энэ эдээс илүү туршлагатай тоглогчтой баг байх шаардлагатай. Сэтгэл зүйн хувьд тэгж тоглох ёстой гэхээр л эн чинь өөрөө
тактикл арай л өөр төвчний. Тэгээд энэ нэто дасгалжуулагч нас их зоригтой өөрчлөлтүүдийг хийж чадж байна. Одоо санджаа үл Shapes байхдаа үлзэн оршихыг 2 номерлоо оруулсан бол нэто. Үлзэн оршихыг сэлгэнээс тоглуулсан нэто. Тэр нь дасгалжуулагч нас иймэрхүү зоригтой шийдвэрүүдийг гаргах хэмжээний мундаг зохицуулагч. Яагаад энэ дасгалжуулагч шиг явуулсан бэ гэдэг бас нэг асуулт байгаа шүү дээ. Яагаад ийм төвчний хүнийг 4-5 тоглолтоор дүгнээд явуулсан бэ гэдэг бас нэг асуулт байна. Тэгээд түрүүний сайн сэдвийг төр хожлуулаад Барса дээр ярихад манай нэг спортын төв цэрэн дөрж маань хэлчихсэн. Цэдо маань ган спорт дээр одоо йогийн лүү юу нэглээ ингээд эрхийг авцсан. Тэнгүүтээ зааланд ингээд хувийн бэлтгэлээ ингээд ганцаараа байждаг байсан ингээд. Тэнгүүт одоо нэг 3 жилийн өмнө 4 жилийн өмнө ч юм уу Итүгний сэлгээний бүрэлдэхүүнд сэлгээнээс оюутны лигийн файнал тоглож ирсэн. Тэгээ Иржан гараад орсон. Барса сэлгээнээс тоглож ирсэн. Тэнгүүт энэ улирлын хувьд зөвхөн 2025-аас 26 оны улирлын хувьд point guard буюу 1 номер дээр тоглож байгаа хамгийн шилдэг дотоод гадаадгүй тоглогч нь Барса болтой. Энэ тоглогчийн тоглолтыг шийдэж байгаа тэр шийдсэн шийдэлтүүд товтлогоо класс тоглолтууд байна. Дээрээс нь статистикаар батлах зүйл нь энэ тоглолт шийдэл байдлаар байхад хасын үлгүүд нэмэх 7.5 байна. За юу гэдэг за 1 номер дээр бол Релли Росс ховч онхруудад 20-с дээш оноо дунжилж байна. Гэтэ Россыг байхад баг нь хасах зүйлтэй ч гэх юм уу. Тэгээ ингээ харахаар монголчоо гадаадчоо яг 1 номер дээр энэ өдрлөлийн үед бол хамгийн шилдэг нь Маргаангүй Баатарны Барса болж тоглож байна. Сүүлийн 2 жилд хамгийн олон тэмцээнд оролцож хамгийн олон тоглолт хийж штэ тий. Тэгээд одоо үнэхээр одоо би одоо баяртай байгаа Монголын шгшөөг 1 номерын байрал дээр бид нар ийм өрсөлдөөнтэй байсан он жилүүд бас тийм олон биш баха юм зүгээр Монголын нэг сагсны одоо миний л мэдэх нэг сүүлийн 30 жилийн түүхийг ингээд эргээд харах юм бол 1 номер дээр бид нар ийм өндөр ур чадвартай олон тоглогчид байрлалын шгшөөгийн гарааны холбогчийн төлөө өрсөлдөж исэн он жилүүд тийм олон биш бах тийм. За тэгээд яг нэг айж байгаа юм нь Барса болоод хэтэрхий ачаалттай тоглож байгаа. Түрүүн Түмрахаас хэлсэн. Сүүлийн 2 жил маш их тэмцээн тоглосон. Тэгээ энэ үлрэл дээрээс нь сэлгээний холбогчдоор бүрв дөрж гайрнаар баг зэрэг сүүлийн үед бол тааруу тоглож байгаа учраас Барсалд илүү олон минут тоглож байгаа. Энэ эргээд плей-оффын тоглолтууд дээр эрсдэл гарах байх гэж. Барсаа суучгаар бөмбөгөө таслах гэдэг. Тийм. Барсаа суугаар бөмбөгөө таслах нөгөө дотлохоо хэлж чаддгүй. Тэгээ Миллер үнжсэн тоглолт бол бүр хэцүү болчиход байгаа шүү. Тэгээ нэг тоглолтын цагаар нэг өсрээд 2-3 минут хамраал орж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр плей-офф дээр бол энэ бас их том эрсдэл. Одоо тэгээ энэ дээр нөгөө эрсдэл чинь гуйны арын шүрмэс гэж нэг хамгийн дөрөв татдаг шүрмэс байдаг шүү дээ, тий. Тэгээд Ирмэн заягаа явуулсан, Ватараагаа явуулсан. Одоо л тэгээд тэр хоёр тоглогчдоос өөрөө байхгүй. Өрсөлдөөн гэснээс гадаад тоглогчд маань trash talk хийгээд ирсэн. За trash talk гэхүү одоо тоглолтын дараах ярилцлагууд дээр за миний санаж байгаагаар Scrub Devin Warren эсрэг тоглоод би энэ лигт ерөөсөө тэ гадаад тоглогч нарыг бүгдийг бацгаар ирсэн. Ерөөсөө би энийг ч л зорж ирсэн шүү дээ гэдэг. Тийм ярилцлагыг өгсөн. Тэгсэн чинь өчигдөр Ян Миллер бодонсыг ойцсныхаа дараа би Монголд номер 1 шүү. Би байгаа шүү. Хэвээрээ шүү. Аврах хүн ч одоо тэгэхээр бол биш шүү нэрээ. Энэ бол миний лиг шүү гэдэг том мэдгэлийг хийчлээ. Гоё шүү дээ. Тэгэхээр плей-оффын өмнө бол бас л плей-оффоор ямар өсөлтөн гарахыг бол үнэхээр төсөөлөхгүй. Плей-оффын цувралуудыг улам гоё хувцлан тийм. Гоё юм тий. За үргэлжлүүлээд бүгдээрээ хүснэгт харчаад тэгээд үргэлжлүүлээд яриа хүснэгтийн араас бидэнд ярилцах хэрэгтэй маш чухал сэдвүүд гарч ирэх болно. За улирал дундуур болсон солилцооны талаар би ярих гэж Дүлгөө мөрөн болон Шибашигийн талаар мэдээлэл бэлдсэн байгаа юм. За BCH Night сая 2 дараалал хойж өгдөг. Тэглээ. Давруу тэгэл явж байгаа л гараад ирэхийн даа гэдэг шиг тийм. Толборт явал 2 өччихлээ. За Mongolians руу орж ирсэн. Метал орлоо унтсан. Метал ч хамгийн аюултай зүйл нь Mongolians-аас илүү тоглолт хийсэн байгаа шүү дээ. Тэгээд доор нь гэдэг бол том аюул болж. Би дархан United багт маш их баяртай байгаа. Энэ багийг юу туулж яваг бас хамгийн ойрхоноос мэдж байгаа хүний хувьд ямар ч 2 тоглолт дараалал хожижлоо. Плей-оффын эрх нь ер нь бол нэг 80% та болчихж байгаа байх. Тэгээд яг хуу тэрүүгээр одоо Mongolians бишрт хоёр дургу гэж байгаа юм шиг л те. Ер нь яг хуу United-ийн тэр ингээд хожих боломжтой алдаад байсан тэр нэг 4-5 тоглолт шүү дээ. Тэд нар дээр үнэхээр харамсчихлаа. Одоо л яг энэ доор яваад 4 багийн хувь заяа өөрсдийнх нь л гартаа. Ерөөсөө удирдлагын сүүлийн тоглолтууд дандаа хоорондоо тоглож таа. Тийм хамгийн сүүлийн өдөр 25 Дархан United Mongolians-аар хоорондоо байгаа. Тэр тоглолт бас их зүйл. Удирдлагын сүүлийн тоглолт тийм. За тэр тоглолт тэгэл байрал байтгай юм шийдэх гэдэг шүү дээ. Тэгээд Металлын хувьд бол үнэхээр харамсалтай байна. За одоо яалттай гэлээ тэгээд одоо хямарж байгаа жилийн араас энэ хүчрэх баг одоо доошоо ундагч вэ, гүүч вэ тэгээд ирэх удирдлаас бас гоё болоод буцаад юу сэргэх байх. Тэгээд Шонхрууд Цохон Brothers хоёр плей-оффт хүчтэй өрсөлдөөсэй гэж бодож ийн үлдчихэд тий плей-оффт үлдчихэд тэгээд хүчтэй өрсөлдөгч байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд харахад 3 жил финалдаад 3 жил юу гэдгийг өөрсдийнхөө тоглолтын арга барил ч юм уу тий
энэ бүх зүйлийг өөрчлөхгүй явж байгаад эргээд нэг шинжлэх хэрэгтэй гэдэг нь харагдаад байна л да. Энэ багт тэгжиж дараагийн удирлаас илүү хүчтэй эргэж металлыг хэлж байна уу? Тийм металлыг. Металл харин одоо энэ жил одоо нэг л эхнээсээ л боссонгүй дээ тий. Одоо тэр олон нөгөө солилцоо 8 саруулагч авлаа гээл тэр нь бас биш болоо баясааг авлаа. Баясаа явна явахгүй гээл тэгэл одоо бас л нөгөө буруу үлнээсээ босно гэдэг шиг. Тэгээ ер нь бол яг хөө мэрэгжлийн спортын бизнест сагсан мөнгөний шийдвэр гаргаж байгаа тал бизнес төрөнг оруулж байгаа тал бүгд нэг шугам зогсчиж тэгжиж энэ чинь ингээд нэг цогцоор үйл ажиллагаа нь явахгүй болвол бас болохгүй л дээ. Тэгээд багийн одоо ард юу болж байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ ерөн зүгээр би металлын хямралыг бол бүр дээрээсээ ихтэл гэж харж байна. За 7 дугаар байраас доошоо яваа багуудыг өнөөдөр улныг ярихгүй байхыг эрмэлзээ. Ягаад гэхээр энэ хоногт нэлийн тоглолт ихтэй байгаа учраас бас тоглолтод нь нөлөөлчих вэ, ямар нэгэн дүгнэлт хийж ярилцахгүй бай гэж бодсон учраас өнөөдөр ховч авахрууд Монголиас Metal United гэсэн багуудын талаар бага ярихын тулд эдгээр сэдвүүдэд бэлдсэн байгаа шүү. За гэхдээ Brothers-ийн талаар бол ярилцъя. Дээгүүр яваа багууд ерөнхийдөө сүүлийн хэдэн жил плей-оффт дандаа нэг юм эхний шатнаас арай нэг амархан өгөөж байх гэдэг юм таархан дүр зураг ажиглагдаад байна. Ялчгүй те. Тэгэхээр Brothers-ийн улирал дундор солилцоо хийсэн. За Дүлгэн мөрөн Шибаши хоёрын хоорондох солилцоо бол бас нэг улирал дундах чимэг байлаа. Тэгээ энэ хоёр тоглогчийн харьцуулсан статистик үзүүлэлтийг харцгаая. Тэгээд Дүлгэн мөрөнгийн угаасаа яг нэг хүсдэг баг юм л да. Юу гэх юм өөрөө довтлоонд их нөлөөтэй тоглохыг хүсдэг тий. Олон минуттай, довтлооны эрх мэдэлтэй. Тэгээд дуртай байдал дээрээ дуртай газар ирсэн. Зөв газар ирсэн л гэж бодож байна. Харин Шибашигийн хувьд гэх юм бол юу гэх юм Найцын яг үүргийн тоглогч болж орж ирж байгаа. Илүү чухал үе шидэлтэй унгах тэр нь гэсэн сүүлийн тоглолтууд харагдаж байна. Одоо нэг дасаад байгаа юм шиг тий. Тэр нэг ихний Найц дөнгөж солигдоо очсон буруу санааг бодлыг хоёрч тоглолтод гараанд гаргангууд ерөөсөө ихний довтлогоо яг Шибашид зориулсан довтлогоо яваал 2-3 дараас шидэлтүүд нь орохгүй болонгууд өөрөө ч талбай дээр нэг дөнгөө болоод ингэсэн юмд анзаарч байна. Тэгээ сая сүүлд бол арай илүү шидэлтүүд нь ч гэсэн унаад өөртөө ихтгэлтэй тоглож байгаа юм харагдчихлээ. Дөөдөө бол санал нэг байна. Одоо сэлгийн цогоо зэвж явах хэвээр нас нь биш байхгүй тийм. Энд чинь өөрөө одоо сайн ч муу ч байлыг багтчиход минутаа тоглож явах хэвээр илүү одоо бөмбөгийн эрх мэдэлтэй тоглож явах хэвээр. Тэгээд Цахан Brothers плей-оффт бас эхний шатнд тийм амархан зүгээр зөөлхөн борц байхгүй байхаас ер нь нэлээд үзээтэй байх байх гэж найдаж байна энэ жил. Тэгээд саний өгсөн тийм байдлаар гарвал Эбстэй тоглохоор байгаа шүү дээ. Тэгээд бид нар улирлын туршилтал ярьж байгаа шүү дээ. Маккензи Мүүрээс хамааралтай байгаа. Тэгээд Маккензи Мүүрийг хязгаарлалцах юм бол болчих юм шиг тий. Гэхдээ өдийг хүртэл яг энэ одоо бид нар яаж тоглох юм гэж байгаа шүү дээ. Маккензи Мүүр дээр давхар хамгаалалт ирэхэд нэг тоглолт суулгана. Энийг одоо хүртэл хязгаарлаж чадаагүй л. Хүчрийг нь олоогүй. Brothers тэгээ энэ жил бол яг Маккензи Мүүртэй угаасаа дуусна. Иргэжлээс би бол Маккензи Мүүргүй үзээсэй гэж бодоод байгаа. Тэгвэл хитрхи нэг тоглогчоос хамааралтай. Бусад тоглогч нь хөгжихгүй байдаг шүү дээ. Тэгээд одоо шинэ Монгол лидер тоглогчоо өвшөө жоохон тий. Тэр нь одоо Дүлгэн мөр болох хэрэгтэй байхгүй иргэжлээс. Тэгээ баасан дор ч юм уу тий. Тэгээд дээрэс нь одоо Элморыг хараа л та. Элмор 2 3 дугаар үедээ л тоглож шүү. Тий. 1 4 4 дөрөөс л байдаг. Тэгээд мөртэй бол. Одоо Brothers ингээд юуны бүр хоёр эрэхтэй гадаад тоглож байгаа. Яг Элморын оронд юу гэх юм өдрөлдөө байгаа юм тий. Элморын оронд дарга ятахад нэг варчиг нэг төвийн тоглож байгаа өдрөл яах вэ? Яг гол нь өөр хүн ирсэн ч гэсэн тэр тоглогч нь дахиад 2 3 дээр л тоглох гэдэг байна. 1 4 дээр харахгүй. Тэгээд Мүүрийг дасгалжуулагч нь суулгах гэсэн чи өөрөө нэг тийм суухгүйгээ сууж байгаа тохиолдол цөөнгөө харагдсан юм чинь лигийн тоглолтнэр. Тэгэхээр энэ жил бол угаасаа эхнээс ингээ явдсан Мүүртэй дуусахаас өөр аргагүй. Иргэжлээс би бол арай өөр үзээсэй гэж бодож байгаа. Яг тэгэхээр энэ жил удирдлагын төвшин ч гэсэн бас нэг өөрчлөлт энэ төр ороод явж байгаа Бенжамин дарга байланд бол их надад амар таалагдж байгаа. Тэгэхээр иргэжлээс бол бас бодсон юм байгаа арай өөр үзэх байх. Тэр гэх юм бол Brothers-д бол одоо байгаагаасаа илүү ч үзэх боломжтой потенциалтай баг. Тэгээд яг ингэж өндөр ачаалттай тоглож байгаад өнгөрсөн өдрөл бид нар юу болсныг мэдэн шүү. Маш том амбицтай орж ирээд цувралын плей-оффын эхний одоо шатнд юу гэдгийг том багуудыг мултлах ийм боломжтой баг гэж ярьж ирсэн. Маккензи Мүүр харамсалтай бэртцсэн. Тэгээд улирлыг дуусгаж чадаагүй. Тэгэхээр юу гэдгийг энэ тоглогчийн ачааллыг насаагийн хэлтгэр яг тэнцвэржүүлэх хэрэгтэй. Эргээд рекорд өөрөө тэнцвэржүүлэх байна. Баг нь. Өөрөө мэдчихэе билээ. Тэгээд Brothers-ийн нэг тоглолтын дээр тоглолтын ихэнд Мүүр гараа нэрлэгчээд бас бэртлээ хальт суулсан. Тэгээд тоглолтыг Мүүргүй эхлүүлсэн чинь ихний үед баг 10 өрхөө оноо авч. Тэгэхээр энэ баг хитрхи ингээд зөвхөн Мүүрийн системээр тоглодог баг болсон. Мүүрийг тоглуулахын тулд нөгөө үед нь тоглодог баг гэж харагдаад байгаа байхгүй юу? Тоглооны 24 секундын баг 18-ын гарт нь бөмбөг байж гэн. Тэгэл
яг мэдээж дамжуултууд өгж ийн зарим тохиолдолд бүр үнэхээр боломжгүй болсон үедээ дамжуулт гаргаад за чи наадах нэг хий гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь яг баг өөрөө хөгжиж гэвэл ягаад эн чин талбай дээр 5 хүн гарч байгаа. Тэр 5 хүн бүгд нь оролцоотой байлгаж тоглодог тим сакс руу шилжих хэрэгтэй. Тэгэхин тулд яг үхээр зөв дасгалжуулагч авчрах хэрэгтэй. Бидэнд ийм бүтээгдэхүүн байна. Энийг одоо ажилуулаач гэхэд тэрийг одоо ажилуулах шалгууртаа дасгалжуулагч ирж иж тэгэл тэндээс юм эхлэн. Ер нь бол яг энэ саксны бизнест орчод байгаа маш олон энэ хөрөнгө оруулагчд байгаа. Зүгээр сакс үзэх дуртай энэс гоё таашаал авдаг хүмүүс ингээд бизнест ороод өөртөө болчихно гэж бодоод яваад байгаа жишээ нь манай дотоод лиг дээр нэлээд байгаа байхгүй. Зүгээр яг хажууд чинь та тэгээ хөрөнгө оруулж болно. Хажууд чинь үнэхээр яг саксандаа байсан, саксыг ойлгодог, мэдэрдэг хүн тэр саксны талынх нь үйл ажиллагааг аваад явж явах хэрэгтэй шүү. Тэгжиж энэ бизнес өөрөө чи оруулж байгаа өгөөч чинь үр дүнтэй. Энд чинь бас тэгээ шууд эхний жилээ амжилт гарчдаг юм шиг 2 жил, 3 жил явна, 4 жилээсээ өргөж авч эхэлтий шүү гэдгийг хэлмээр байна. Маш олон хүмүүс энийг сонсох хэрэгтэй. Нэлээд хүмүүс манай саксандаас байх шиг байна те. Сүүлийн үед болж байгаа нь багуудын Та шууд нэр хэлээч. Би шууд хэлчихсэн сая. Сүүлийн үед энэ багуудын хийж байгаа юмнуудыг одоо харахаар одоо ажил бол тасгалжуулагчийг одоо явуулдаг ч одоо тэр л үстэй. Бид нар өөрсдөө саксанд олон жил ажиллаж байгаа улсууд хин бэ, юу болоод яах вэ гэдгийг мэдчихэж байгаа ш. Тэгээд ер нь бол жил болгон 1-2 ийм жишээнүүд анзаарагдал байгаа те. Тэгэхээр саксанд байгаа улсууд чиглүүлдэг шүү. Саксны бизнесийг та зөвхөн хөрөнгө оруулаад бизнес талынхаа юмыг аваад явчих. Саксны бизнесийн саксны хүмүүс энийг мэдэж явуулах нь зөв байдаг шүү гэдгийг л хариуцлагатайгаар мэддэг. Даатгаад оролцохгүй байгаарай л гэдэг зөвлөмж байна шүү дээ. За үргэлжлүүлээд бүгдээрээ энэ 7 хоногт болох тоглолтуудын хуваарийг хамтдаа харцгаая. За баасан бямбням Knights Bodons бямгарагт байна. Металл тархны шийдвэрлэх тоглолт байна. За тэр ням гарагт Bodons Miners тоглож байгаа. Энэ хоёр 4-5-аар плей-офф гарах магадлал маш өндөр өвтэй баг 80-аас дээш өвтэй байгаа. Тэгэхээр энэ хоёрын тоглолт бол энэ плей-оффын уур амьсгалтай тоглолт болох байх. Дархны хувьд өстэй маш чухал хоёр тоглолт. Brothers Metal гэж. Энэ хоёр тоглолтоос ер нь баг нэлийн дүр зураг хана гараад ирэх болов гэж хараад байна. Тэгээд Бямгарагт явагдах Mongolians шонхруудын тоглолч гэсэн их сонирхолтой болох. Одоо ерөөсөө дээд багуудын өрсөлдөөнийг тоохоо болоод энэ өрсөлдөөнөө л авдаг бол. Бодонсын удирдлын төгсгөлийн хуваараас чанга шүү. Тэгээ Knights-тай хоёр тоглолт чинь хөлгөөтэй тоглосон, Miners-тай тоглох юм байна. Miners Bodons-ын плей-оффын хэрвээ тааравал маш гоё үзүүштэй цуврал техникчд гарах гэдэг да. Хоёр эндээ тоглож ирсэн Legionor-тай хоёр баг штэ. Гэжээ Magtanus Miners-тай. Тэгээд лиг завсарлаад эргэж ирэхээр 15-ны тоглолт. Тэгээд цаашаа ер нь багууд чинь 2 тоглолт л үлдэж байгаа зү тэ. Энэ үсрэл 2 тоглолттой байгаа. Тэгээд лиг завсарж байгаа шалтгаан ESL-ийн тэмцээнтэй холбоотой шүү үзэгчтэй. 11-нд төлгүүд баг гэртээ банк аренад Токио Алуракийг хүлээж авч тоглоно. Тэгээд лиг хэд хоног завсарлаад сар шинийн битүүний өдөр бас тоглолт байсан санаж байна те 15-ны дараа. Тий. Тэгээд шинийн 3-наас. За тэгээд эмгтээлгийн маань аврах баг тодорчч магадгүй, гүйчж магадгүй юм дахиад нэг би дартаа өнгөрүүлээ. За тодорчсон байх хатаа гараг. Одоо байж байгаа явж байгаа. Бас үгүй бах. Тийм уухай эсэргүүтэй. Яг яа чи мэтгсээр л байна. Өмнө ер нь эмгтээ дээдлийг яг ингээд улирлаас гадна плей-офф тожигдоход дуусгасан баг байхгүй хаа тий. Санахгүй хаа. Амазонс бол тэр улирлаа бас тожигдсон шүү дээ. Тийм хөлгүүд ч хожигдсон. Тий. За дээдлигээс гадна спортын төв ордонд маань бид бүгдийн хайртай ордонд маань нэг гоё үйл явдал болоод байгаа. Тэгээд ийм хөгжлийн лигийн 2025-26 оны улирлын плей-офф эхэллээ. Тэгээд хөгжлийн лигийн нэг сонирхолтой зүйл нь бүсийн өрсөлдөөнтэй. Тэгэн гурт за Western Warriors гэж одоо хуучны гардуудыг цуглуулж байгаа энэ баг маань бас чангахан бүсд орчиж байгаа. Ундраг Knights гэж бас одоо манай бог яах тоглож байгаа баг байгаа тий. Богийн хөгжлөлийг тоглож байгаа юм уу? Тийм шүү. Одоо ингээд амар олон хүчтэй байгаа юм шүү дээ. Тэгээ яг чанартай багуудын дэше гараад ирсэн. Тэгээ Stars гэх бас шинэ баг явж байна те. Тийм. Залах бизон бас гоё байлаа шүү дээ. Гоё ягаа яг залуучууд нь айгүй гоё. Тэгээд яг нэг өнгөрсөн жилийн дээдлэгийн бүрэлдэхүүнээ хадгалаад үлдсэн холбооны цом дээр үнэхээр сайн тоглолтыг үзүүлж дэше ирсэн. Бүрж дэше явах боломжтой байсан. Miners эсрэг яаж тоглолоо налах байсан. Одоо ер нь одоо Bison Western Warriors хоёрын чинь нэг л финалд үлдсэн шүү дээ. Тэр яг ундраг Knights гараад ирвэл эргчлийн дээдлийг болох. Энэ бол хоёулаа дэш харах боломжтой. Тэр авраг авсан маань шууд ирэх аавна. Bison доош орсон ч гэсэн плей-ин руу орох боломж байгаа гэсэн. Хоёрт орсон баг плей-ин тоглоно.
Дээдлийг 9 орсон багтаа тоглоно. 3 бохот хөвсгөлний үе. Western Warriors ялчгүй тасгалжуулагч нь Баярат байгаа шүү дээ Амбок байгаа. Тэгээд одоо гангийн бэлгүүн Болдоотор сүүл тоглоод эхэлсэн. Тэмүүжин байгаа. Өөр дээдлийг тоглож байсан. Маш олон тоглож байгаа. Дамжинч явж гэдэг юм уу. Тийм байгаа. Нямбаяр байгаа зү бас. Тийм баг. Дархан дагуулсан тийм. Энэ баг туршлагын хөвч төр ер нь бол дээш гарч нэлээд амжилттай байгаа тийм. За тэгээд нэлийн ур чадвар нэлийн өндөртэй легонрууд бас айгүй хэрцэн байгаа тийм. Тэгээд сүүлд 51 оноо 42 оноо авсан легонрууд байна. Тэгээд хөгжлийн лигийн тоглолтууд маань үнгүй учраас бид бүгдтэй ойрхон байдаг учраас ороод ортондоо гой хуучны үеийг бидрээд сагсан өнгөө таашааж үзээрэй. За ингээд энд хүрээд өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөлийн хамтран хөтлсөн 3 сэтгүүлчтэй баярлалаа. Ингээд үзэгчдээ Хөп нөөц нэвтрүүлгийн 19 дахь дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola, KFC бидэнтэй хамтран ажиллалаа. Баярлалаа үзэгчдээ.